сонсогчдоо яг одоо та давтагдчихгүй подкастыг сонсож байна. Манай подкастыг сонссноор давтагдчихгүй сэдвээр давтагдчихгүй зочидтой оролцогчдын маань давтагдчихгүй үзэл санааны талаар сонсох болно. Ингээд багч олов мэдлэг мэдээлэл өгөх зорилготой мөн түнчлэн өөрийн давтагдчихгүй зан чанар юу вэ гэдгийг тунгаан бодох цагийг өгөх зорилготой хэвдэж буй манай подкастт тавтай байна. Энэ удаагийн дугаараар давтагдчихгүй сэдв, зочин, үзэл санааны юун дээр нь төвлөрч ярилцсан гэж бодож байна. Хамтдаа сонсцгоё. Давтагдчихгүй подкастын маань 3 дахь дугаараар бас нэгэн маш хүндтэй зочин өргөцсөн байгаа. Миний хувьд болохоор би Facebook-ээр нь дагаж эхлээд мэдээлэл их авдаг байсан. Солонгост байгаа монголчуудаас илүүтэй мэдэх болов уу гэж манай оролцогч маань Солонгос улсад Монгол улсынхаа нэрийг сайнаар гаргаж яваа залуусын нэг үлгэр жишээ авмаар сайхан өсгөө байгаамаа. Ингээд Солонгос улсын Сөүл хотын хүндэт иргэн маш олон ажлыг зэрэг амжуулдаг магистрийн оюутан Батгэлгэрийн бод галтай танилцъя. Сайн байна уу? Сайн байна уу? Сонсож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Бидний урилгыг бас хүлээж авсанд маш их баярлалаа. Манай подкаст оролцож байгаад бол хүмүүс их баярлж байгаа баха. Нэлээд бас асуухыг хүсэж байгаа зүйл их байгаах. Тэгээд аль болох тэдгээр ингээ багтаагаад асууж ярилцахыг хичээх болно. Эхний асуулт болохоор Солонгос дээрээ 10 жил болж байгаа гэсэн шүү дээ, тий? 10 жилийн өмнө иржсэн бод гал ер нь яг ямар охин байсан бол амиг яг яаж туулж ирсэн бол гэдэг нь их санагдаж байна л да. Энэ асуултаар яриагаа эхлэв. Би яг 10 жилийн өмнөх одоо хоёр орны ялгаа бол байхгүй. Яг үнэ хэлэхэд миний зан арын шинж гэдэм үү те. Хувь хүн талаас би нэг амар өөрчлөгдөөд тэгээд байх зүйл ерөөсөй байхгүйсэн яг би өөрөө мэдэрсэн сурсан зүйл нарай их юм болоо. Түнш нэг хүмүүс чинь тэгдэж штэ. Юу одоо шилэх юм бол 17 тайх юм бол 17 18 тай хүүхдүүд чинь жоох хүүхчиг байдаг ч тийм үү те. Тэгээд одоо 30 хүрчих юм бол намп сууч тийм үү те. 40 хүрэх юм бол бараг л юу яагаад гизг үзээр аргаас уух нь ойлгомжтой гэх нэг тиймэрхүү нэг бодол байдаг шүү дээ. Одоо 20 настай хүн тийм байдаг, 30 настай хүн тийм байдаг. Миний хувьд гэх юм бол би ер нь үргэлж хурж ирсэн шиг л 17 настай хэвээрээ байдаг л та. Тэ. Яг тэр хооронд айгу олон зүйл өрнөсөн болохоос ш. Би бол яг л би хэвээрээ байгаа. Сая яг сонсон чи яг эмэгтэй хүмүүс яг тэгдэм юм шиг байна. Миний хувьд бас би яг нэг 21 ч юм уу эсвэл нэг 23 насны дээр гаццсан юм шиг санагддаг байхгүй юу? Яг үн. Би яг 17 настай ер нь гаццсан хүн шүү дээ. За тэгвэл хүн сонсох юм бол юу гэж бодох юм бол. Нэ. За 17 настай бэдгалтай ярилцж байгаа юм байна. Тийм, ер нь бол Солонгосчууд тэр намайг ингээд миний хоолойг сонсоод монгол хүмүүс яа сонсох мэдгүйсэн жоох хүүхд гэж айгу боддсон юм байлээ. Тийм нэгдүтэй шиг болоод яг үнэндээ. Мэдхгүй баярлаа. Тэгэд нөгөө зарим хүмүүс чинь яг жоох хүүхд Солонгосоос ингээ хаяа ингээд янз янзын утаснууд ирдэ штэ зээл авах гэж утас ирдэг. Тэгээл утас авангууд байна уу гэж авангууд ээж авчин байхгүй гэж асуугаал тасалчин айгу инээдтэй амарч юм шиг. Тийм. За анх хоёуд нар ирж ирсэн нэрээ. Тийм би анх хоёуд ирсэн. Оюутан. Оюутан ирсэн. Оюутны амьдралаар ер нь бол хэлсэн штэ энэ амьдралыг чинь. За тэгвэл анх ингээд оюутнаар ирж ирсэн юм. Тэр үед хэл усны асуудал яг ямар байсан бол дээрэс нь бас энд ирж байгаа монголчууд хөвчлэн нөгөө нэг хичээл хажуугаар давхар ажил хийдэж штэ тий. Тэр талаас ярилцвал яг ямар байсан бэ? Хэлээ бас яаж сурсан бэ? Зөв. Би яг үнийг хэлэхэд Солонгос ирэхээс өмнө нэг жилийн турш Монголдо Солонгос хэлийг үзчихсэн. Тэгээ ер нь би даач. Тэгээд яг Солонгос нэг жилийн дотор маш эрчимтэй ганцаархнаа айгүй их Солонгос хэлийг үзээ. Би яг тухайн үед Солонгос хэлэнд өөрийгөө дурлсан гэж өөрийгөө ярьдаг байхгүй юу? Хүүхдүүд дурлсан хүн байхгүй юу би. Зарим хүүхдүүд чинь яг тухайн үед 10 жилийн хүүхдүүд чинь тэр ангийн тэр залуу малуу гэж шохоорхол явагддаг гэсэн. Би бол бүрэн Солонгос хэлэнд дуртай. Манай ангийнх нь амар шахсан тасалгаанаа хүртэл би ерөөсөө хашаач гаралгүй Солонгос хэлийг хийдэг гэсэн. Өдрийн хэлэд харьцаал 12-оос 12:30-аас оройн 10 мар хүртэл Солонгос хэлийг үздэг гэсэн. Тасралтгүйгээр тоглоомч шигээ бүр яг тасралтгүйгээр тэгээд нэг жилийн туршаад цуураад
Ягаад би топикийн 4-т болж би 1 жилийн дотор контактна би дагаа топикийн 4-т яг юу их сургуультай хурж иржсэн. Тэгэхэд манай шууд хичээлээ сонсож болно гэж хэлжсэн надад. Чи мэргэжлээ сонсоо гэд. Тэгээ мэргэжлийн хажуугаар яг солонгос хэлний нэмэлт сурахыг хүсэх юм бол хэлний бэлтгэл рүү очиод 6 сар чамаа ингээд чиний хэлний одоо оногч гэртээ чинь тооцож өгөө гэд гисэн байхгүй. Тэгээ харин яг 6 сарын их сургуульд очиод хэлний мэргэжлийн хичээлээ үзэнгээ хэлний бэлтгэл болсон. Тэгээ 6 сарын дотор сураад миний бас топикийн хэмжээ 6 хүртэл өссөн. Би тэр чинь 9 жилийн өмнө топикийн баруун 6-таа байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд би өөрөө солонгос хэлэнд амар дурладаг. Ер нь эрэгтэй хүүхэд мөхт дээрээс уулзчихсан тохиолдол байгаагүй ер нь солонгос хэлээс өмнө. Солонгос хэл сурсны дараа солонгос хэл сурсны дараа би хүнтэй уулзсан. Ер нь бол яг ингээд тэгээд тэр нь маань одоо маань нөхөр штэ маань. Ямар ч гэсэн тэгээд байжсэн. Тэгээд ажлын гэх юм бол мэдээж ажил хийдэг байсалгүй яах угаасаа энэ өртөг орон хичнээн нөгөө төлбөрийн тэтгэлэг авсан ч гэсэн амьдрах хэрэгтэй шүү дээ хүн чинь. Хүн чинь би ажил хийдгээсэн. Гэхдээ би хизээч ер нь кампусээс гадуур ажил хийж байгаагүй. Тэгээ ерөнхийдөө солонгос хэлний топикийн 4-т болохоор яаж ч жагаад ер нь бол ажил олцсон юм байлээ. Тэгээ би миний хамгийн анхны ажлын гараа бол одоо CU гэж ярьдаг пионы зам байгаа. Нөгөө 24 цагийн төлбөр. Гэхдээ тухайн Family Mart гэж нэрлэгддэг байсан. CU байхаас өмнө шүү дээ. Family Mart би яг муухай дотор байдлаа. Ажил аюу тийм гоё яадаг гэсэн. Бусад хүүхдүүдийг яхаа дахад зөөгч хийгээл эсвэл таш буудалд ингээд нэг цэвэрлэгч энэ цэвэрлэгийн байт хийдэг штэ. Миний юм бол би ер нь хамгийн CU-д ажиллаж эхлэе. Дараад нь сургуулийнхаа ганцнд профессорын ганцнд пасч хийж эхэлсэн. Тэгээд доор курсээс эхлээд амралт олонгууд 10 жилийн хүүхдүүдэд зориул соёлын хичээл заадаг гэсэн. За ерөнхийдөө энэ шатуудыг туулж ирсэн байна. Тэгээд яг миний яг мэдж байгаагаар бол бод галын маань хувьд маш олон ажлыг яг одоо ингэ зэрэг амжуулж хийдэг байхгүй юу? Тэгэхээр энэ ажлуудаас яг би мэддгээсээ дурдах юм бол бүгд найрамдах Солонгос улсын гэр бүл эмэгтэйчүүдийн яамны бодлого зохицуулалтын байнгын хорооны гишүүнээр ажилладаг гэсэн зөв үү? Зөв. Тэгээд дэлхийн нийтийн харилцан туслах нийгэмлэгт бас ажилладаг. За би ч гэсэн өөрийнхөө бодлоор яг хаана ажилладгийг хэлчихье. Тэгээд дараа нь засаад бас хэлээрэй. За. Төрөүний нийгэмлэгт ажилладаг. Дээрээс нь Солонгосын KEB ханаа гэд бас банкнд ажилладаг. donga.com гэдэг энэ сайтад бас нийтлэл бичдэг. Би бас мэдэн. За дээрээс нь телевизэд хөтлөгчөөрөөс оролцдог тий. Телевизэд бас ажилладаг гэд маш олон нэг хийдэг зүйлүүтэй. Тэгэхээр энэ бүгдийнхаа талаар эхнээс нь танилцуулаа. Дээрээс нь яаж энэ их ажлуудыг амжуулдаг вэ? Ер нь би хүмүүс надаас ингэж боддог байхгүй. Чи яг юу хийдэг вэ гэж асуухаар би яаж хариулахыг хийж мэддэггүй. Хаанаас нь эхлэхээ мэддэггүй байхгүй юу? Ягаад гэвэл хүмүүс намайг айгүй олон зүйл хийж байгаа гэж харж байгаа ч гэсэн яг албан ёсоо яг миний ажлын байр биш байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол Солонгост яг ажиллаад 4 даатгал гэж ярьдэн шүү дээ. Саадэ бүхом гэдэг. 4 даатгал би бол хамрагдаагүй зүгээр энийг над чиг хүний фрилансер гэж ярьдаг. Нэгдүгээрт эсвэл multiplayer гэж ярьдаг. Энэ хоёр төрлөөр орчуулж байна. Одоо миний хийж байгаа зүйл. Би бол фрилансер дээс хамаарна, multiplayer дээс хамаарна. Тоглогч гэсэн үг байхгүй хоёр дахь нь. Тэрийг тоглогч гэсэн үг байхгүй юу. Тэгээд хүмүүс ер нь би фрилансер эсвэл мультиплеер гэж ярих надад илүү амар байдаг ч гэсэн манай Монгол тийм ойлголт байхгүй шүү дээ. Тийм одоо ингэж олон зүйл хийгээд ингээ дэгдээ явдаг хүмүүс байгаа ч гэсэн яг энийг фрилансер гэдэг юм аа, энийг мультиплеер гэдэг юм аа гэсэн тийм ойлголт байхгүй. Тэгэхээр би ингээд айгу юу илээ гэдэг айгу тийм зогсдог. Тэгээд миний хувьд би өөрөө солонгос үнтэй гэр бүл болсон эмэгтэй штэ ер нь таамаг хаажуу гэж ярьж байгаа. Олон солонгос гэр бүл гэж монголчууд маань орчуулдаг. Тэгээд би чинь нөхөртөөгөө суугаад 8 жил болж байгаа. Бас нэлээд удаа. Тэгээд 8 жил болоод байж хахад манай одоо монголчууд маань солонгос үнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн талаас сөрөг ойлголт айгүй олон байдаг. Сөрөг
мэдээлэл ч гэсэн их байдаг. Гэхдээ хүн бол амтхан биш гэдэг би үргэлж одоо хэлхийг хичээдэг байсан. Тэгээд би Монгол хүнтэй сусан ч гэсэн Солонгос хүнтэй сусан ч гэсэн миний буруу биш шүү дээ. Одоо юу гэдэг би буруу зүйл хийгээгүй шүү дээ гэсэн байдлаас эхэлж ерөнхийдөө өөрийн мэдлэггүйгээр би энэ зүйлийн талаар аюул хачалбагддаг болсон. Нэгдүгээр монголчуудаас алж, хоёрдугаар энэ нийгэм өөрөө олон соёл тосмол гэр бүлийг аюул тийм доош нь хийдэг, ялгуурлаж үздэг. Тэгээд бид нар Монголдоо ч гэсэн муу нэртэй, Солонгосдоо ч гэсэн муу нэртэй болчихж байгаа байхгүй юу? Солонгос хүнтэй гэрэлсэн гэсэн утгаараа ядуу буурайч тийм үү? Эсвэл асуус харцсан ч тийм үү? Тэ аюул тийм. Тэгээд би хаач авсан хичнээн би тийм бишээсэн гэсэн энэ нийгэм энэ бүх зүйл намайг тэгж хараад байгаа байхгүй юу? Тэгээд тэр надад аюул стресстэйсэн байхгүй юу? Тийм. Уйлаад гэхэд би банкнд ороод очиод би өөрийнхөө цэнхэр өрөмлөгийг үзүүлээд оршин суугчдаа үзүүлэхэд тэд нар намайг танаа нөхөр чи эдэн настай вэ гэж шууд асуудаг байх жишээ нь тий. Монгол хүн би солонгостой гэрэлсэн гэх юм бол чи гэдэм үү тий. Дандаа нөөсхөр од. Тий ингээд намайг ингээд чи арайчтэй ч гэдэм үү тий. Манай бүртийн найзуудаас хүртэл би тиймэрхүү юм айгуу сонсч байсан. Айгуу олон жил уулзаагүй юм бэ. Солонгос үнтэй гэрэлсэн гэ гараад одоо тэд нар ингээд зуны амралтаар ч юм уу ямар нэгэн байдлаар солонгост ирж байгаа шүү дээ. Тэнгүүд чинь чи гэл нэг цаанаасаа нэг айгуу тийм сөрөг байдлаар айгуу мэдрэгддэгээс. Тэгээд иймэрхүү байдлаар болж би яг үнийг хэлгээд солонгос үнтэй гэрэлсэн эхний 2-3 жилдээ нуудаг байсан. Ер нь би нөхрөө ер нь хүн амтнаас нуудаг гэсэн юм байж хүүхдээ ерөөсөө хийж ярьдаггүй байсан тий. Тэгж байжснаа ингээд энэ солонгос улсын Хамуна гэсэн энэ олон соёл хосмол гэр бүлийн энэ ертөнцид орсон чинь айгуу тийм засахыг хүссэн, хийхийг хүссэн зүйл айгуу нэмэгдэж эхэлсэн. Бид нар ер нь яхаараа тийм нүгэлтэн байдیں۔ Бид нар яхаараа ингээд гадуурхтیں۔ Бид нарыг яхаараа гадуурхтیں гэсэн байдал төрөд яг гэхдээ массыг нь харах юм бол солонгос үнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн 80-аас дээш хувь нь ер нь бол өөрөөсөө 12 ахаар ах хүнтэй сухгүй юу? Ер нь бол тийм судалгааны материал зөндөө байдаг. Эдгээр бүсгүүчүүд маань хөвчлэн тэгээд Вьетнам ч юм уу, Камбодя ч юм уу, эсвэл нөгөө Чусон Жүнгүү гэдэг нөгөө солонгосын хятадын солонгос ч юм уу тий. Тиймэрхүү орны хүмүүстэй аяг гэрэлсэн байдаг. Тэгээд ингээ хахаар чинь тэдгээр хүүхнүүдийн эмэгтэйчүүдийн маань боловсрол нэлээд муу гэдэг. Тэгээд би өөрөө болон бизнесээр удирдлагаар төгссөн хүн байхгүй юу. Тэгээд янз янзын нийгмийн идэвхтэй ажил энэ төр хийж авах явцдаа би их сургуулийн төгсөж байгаа би ядаж өдрийг бодвол солонгос хэлээ яг албаасаа сурсан юм байна. Тийм юм чинь би энэ одоо нийгмийн төлөөлөгч гэж ярьдээ шүү дээ. Нийгмийн цөөхөн юу гэж болох уу гэж одоо айгүй олон зүйлийг ер нь хийхийг ирмэлзэж эхэлсэн. Тэдгээрийн хамгийн анхны зүйл юм бэ гэхээр би Солонгос дахь Монгол хэлний бүрт яг хөтлөгчөөр орж байсан. Тэгээд тэр газар маань болохоор юу ахгүй дэлхийн 8 орны солонгос үнтэй гэр бүл хамгийн их гэр бүл болдог 8 орны тийм хөтөлбөр ахгүй 8 орноор юу програма явуулдаг хөтөлбөр байдаг гэсэн. Тэгээд би тэрнийхэн одоо монголоор нь явдаг гэсэн. Тэгээд тухайн үед надад аюул олон монгол солонгос үнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд захидал их бичдэг гэсэн тий. Аюул байгаа зүйл. Тэгээ манай бас миний хажууд байгаа Филиппин, одоо Хятад, янз янзын орны хүүхнүүд чинь бас яг л надтай адилхан солонгос үнтэй гэр бүл болсон хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүс маань яг өөрсдийнхөө амьдралын талаар аюул их ярьдаг гэсэн. Тэгээд яхаарч би ер нь сурах хэрэгтэй мэн гэж та би нөгөө ажлаа хаяад бас магистрт орж байгаа байхгүй юу. Тэгээд магистрт орохдоо би солонгост 4 жил би бакалавр сураад тэгээс 2 жилийн турш би гэртээ хүүхдээ хараад энэ хүмүүс би солонгосыг сайн мэддгүй байснаа мэдэрч байгаа 6 жилийн хугацаанд шүү дээ. Тэгээ айгүй сайн мэдэрдгүй байснаа би айгүй ухамсарлаад солонгос улсын хуулийг тэгээ солонгос улсын одоо ер нь систем гэж ярьдэн шүү дээ. Одоо янз янзын хуультай холбоотой янз янзын бодлого яаж бий болдгоо гэдгийг анханаас нь сурмаар санагдсан. Тэгэж би тэр системд дараалал мэдчих байж ч би энэ тэнд батж энийгээ засаа, тэрийгээ засаа, тэр чинь ингэвэл яасан бэ гэж би хэлэх хэрэгтэй болох гээд байгаа байхгүй юу? Юугаач мэдэхгүй юм шигч чадахгүй шүү дээ хүн чинь. Тэгээ бодож адж байгаа би ер нь тэгээд магистрт яг юугаар орсон байхгүй юу? Үлээ
юу лээ монголоор. Монголоор хинжаагч юу лээ? Төрийн удирдлага. Төрийн удирдлага. Тэг төрийн удирдлага ингээд ороод тэгээ яг ингээд судалгаануудыг уншаа янз янз юм унших болгоно. Би улам уур хүрээл яхаараа бид нэр ингэж одод ингээл тий. Тэгээд би надад цаанаасаа юунаас сонингоос надад мэдээлэл өгсөн. Чи ингээд юм бичиж өгөө гэд нийтлэл бичиж өгөө гэд. Тэгээд за гэдэг надад айгүй маш тийм олдохгүй боломжийн гараа сонингоос хэлсэн байгаа. Тэр нь Солонгост эхний 3-т ордог уншигчтай айгүй мундаг сонин багхгүй юу? Тэгээд тэр сонингоор дамжуулж намайг солонгосчууд мэдсэн юм шиг элэ ер нь л би яг одоо 29 сарын турш яг бичиж байгаа байхгүй юу? Нийтлээ тэгээд эмэгтэйчдийн яамнаас холбоо барайл энэ тентгийн газруудаас энд нэг ийм эмэгтэй ингэж сонин бичдэг юм байна. Яг үнийг солонгос үнтэй гэр бас эмэгтэйчүүдийн дундаас сонин тэгээд янз янзын юм эмэгтэйчүүд ховор байдаг аахгүй юу? Бидэж байгаа. Гэхдээ яг нэг 20 эзтэй байж айгүй ингэж байгаа хүмүүс айгүй ховор байдаг. Тэдний мэдсэн ч юм уу яасан ч зайлуул энийг юм боож өгөх гэдэг эмэгтэйчүүд яамнаас хүртэл намайг би өөрөө болъё гэж болоогүй байхгүй юу? Тэр байнгын 20 нэг л өдөр зүгээр эмэгтэйчдийн яамны сайдын нарийн бичгээс шууд дуудлага ирээд чамайг шууд өргөмжлсөн болсон гэдэг уул нуурчил хүмүүсээ авцсан юм аа. Тэг чи нэмэгтэй гэдэг. Тэгээс надад нэг боломж олцсон. Тэгээд би сониндоо аюу их нийтлэл бичдэг байхад манай Тамуна ТV гэдэг солонгос үнтэй гэр бас хүмүүс зориулсан телевиз байгаа гэдэг. Энэ телевизэд чиний одоо нийтлэлээр чинь дамжуулж бид нар програма бэлддэг. Чи бид нартай хамтарч ажиллаач. Чи зүйлийг нэвтрүүлэх яриач гэж аюу гой боломж олгосон. Тэгээд яг тэнд болсон. Хана банкнд би болохоор өстой санаандгүй харсан би бүр. Би ипса живанса буюу одоо ирекса гэж ярьдэн шүү дээ. Өөрийнхөө энэдрийг явуулаачгүй яагаачгүй байж байгаа. Тоглоомчгүй. Тэгээ яа гэхээр би өөрөө хана банкны харилцагч ахгүй юу? Тэгээд хана банкнд ороод Тейлертэй ярьсан байхгүй юу? Ингээл амьд ярьж штэ зүгээр нэг юм байсан чи ханаас ирсэн яасан ингээл ярьсан. Би Монголоос ирсэн ингээл асуултанд хариулаад хэлсэн чи артлаас нь дарга нь гарч ирээд чиний солонгос хэл чинь сайн юм чи манад ажиллах уу гэж асуудаг байхгүй юу? Тийм за гэж миний дугаарыг аваа явчихж байгаа байхгүй юу? Би нэг юм бодлоо тэгснээр араас залгаад чи дараагийн 7 хоног гэж магадгүй чадахгүй хүрээд ирч чадахгүй гэж хэлдэг байхгүй юу? Тэгээ нөхөрснээ чинь нөхөр за би бүтэн сая өдөр хүүхдээ харчаа чи яав гээл тэгэл би гарч байгаа байхгүй ийм инээцтэй юм чи угаа. Тэгээ хүмүүс ингээд хана банкнд ажилладаг гэл амар гүүхаа гэж бодоод миний хувьд би зүгээр банкнд орж байгаа л ажилд орсон юм байхгүй. Банкнд би нэг ганц хоёр интернет банкны асуудалтай л орж байгаа л тэгэл интернет банкаа шийдээд ажлын байраа шийдээд тэгээ гарцсан тийм хөгжилтэй зүйл болсон. Тийм ээ. Би яг энэ түрүүний асуултыг асуучаад яг үргэлжлүүлээд ингэж асууж бодчихсон байхгүй юу? Дээрх ажлуудыг ер нь яаж олоодсэн бэ? Ямар боломж гарцаар гарч ирсэн гэж асуух гэжсэн байхгүй юу? Яриан дундаас нь ажиглаадсэн чинь өөрөө ингээд маш хичээл зүтгэлтэй солонгос хэлийг сурчихсан. Тэгсэн чинь тэрний араас өөрөө боломжууд нь айгүйх гараад ирсэн. Яг цаанаасаа өөрөө ингээд баг ингээл одоо банкнд орё гэж хичээгээгүй байхтал цаанаасаа ингээд нэг чадаад байгаа хүн дээр нэг боломжууд нь гараад ирсэн юм шиг харагдчихээн л да. Жишээлбэл тохироо гой бүрдээд нийтлэл бичдэг болсон чинь яамнаас тэр мэдээллүүдийг чинь байн харсаар байгаа л холбогдно гэдэг чинь бас л тэр нөгөө өөрөө ингээд эрэлхийлээгүй нэ гарц боломж нь ингээд цаанаасаа гой нээгдээд исэн юм шиг харагдчихээн. Тийм. Ер нь яг дүгнээд харахад бол эхний ээлжинд хэлээл маш сайн сурах хэрэгтэй юм байна. Яг үнэ. Тэгэхэд би сонин дээр ингээд айгу бас хаяа солонгос би миний сонингийн нийтлэл айгу юу гэдэг аахгүй юу? Үнэ факт дээр тулгуурласан. Үнэндээ тулгуурласан шүүмжлэл байдаг аахгүй юу? Тэгэхээр эдгээр айгу айдаг аахгүй юу? Ер нь ингээ юм бичгэрсэн. Тэгээ би яаж мэдэрсэн бэ гэхээр намаа нэг удаа поммог байдаг шүү дээ. Чирэггүй хоёрын самбазуу. Поммогээс би поммогөлөө очмаар байна гэж би мэдээлэл хийсэн байхгүй юу? Би хин ч яг үнэхээр би зүгээр л энэ замцаага цагаач штэ. Тэгсэн чинь нөгөө поммоггийн нөгөө дарга нь пажан гэж ярьдэн штэ. Хэлцэн дарга нь
би ингээд тань дээр очимаар байна. Би манай монголчууд ер нь орой 4-р виз G1 гэсэн визийг аягүй хүсээд байна. Энэ хүсэж байгаа би шалтгааныг мэдмээр байна. Тэр хүмүүс ер нь юу гэж одоо өргөдлийнхаа учир шалтгаанаа тавьдсан бэ, бичсэн бэ. Энэ тал дээр би мэдээлэл авмаар гэсэн чинь нөгөө хүн чинь намайг чи хин гэдэг би тийм хүн гэх тэгээ хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгээд нагаа аваад өдрөө аваад очиж байгаа. Тэгсэн чинь тэр мөгдөөний тэндэдэг газар руу би ингээл очисон чинь нөгөө нэг хүн намайг хүлээж авч байгаа байхгүй юу. Ганцаараа биш заяа. Хамгийн хэдүүлээ хүлээж авсан ш. Би бүр амар би бүр айгуу цацсан би айгуу бас өөрөөс амар имээсэн. Би бас тэр хүмүүсийг хитрхийг гүтгсэн болов сонингоор дамжуулж гэсэн бодлоод гівгэн төрөхгүй юу гівгэн би ерөөсө төсөөлөөгүй намайг тийм уур амьсгал намайг хүлээж авсан. Кофе цанаас төсөөлээд метроны буудлын хүртэл намайг хүргэж өгөөд ч юм уу те. Тэгээд би иймэрхүү байдал гэсэн тэд надад хамгийн түрүүнд хэлсэн зүйл нь юу гэж би нөгөө 2-3 удаа тэдний байдлыг ингээ шүүмжлээсэн байсан чинь бүх тэр яагаад тэгсэн шалтгаануудаа бүгдийг ярьсан надад бүр. Тийм тэгээ би бодсон ерөнхийдөө монголчуудын ч гэдэм үү гадаадуудынхаа зөвхөн юмыг сонсдолгүйгээр те энд ажиллаж байгаа хүмүүсийн одон гас мэдж байгаа дундыг нь олж бичүүлээд зүгээр юм байна да гэд. Тэгээд бүгдээрээ би бат энэ нөгөө нэг л ингээ гадаад хүмүүстэй албатай юм бичих юм бол и гадаад яам одоо гадаад бодлогын яам ч гэдэм үү энэ хүмүүбөө эмэгтэйчдийн эдгээр бүгдээр үздэг юм байна. Мониторинг гэж ярьдаг аахгүй. Энийг монитор мэднэстэй тийм мониторингууд нь бүгдээрээ ингээ намайг ингээ хараад эдгээр ч бүгд мэддэг болчтой юм байлаа айгүй эвгүй ч юм шиг сонин ч юм шиг амар ч юм шиг бүгдээрээ намайг мэддэг болчтой тэр битгээл би ингээд Сөүл ширээдгийн оюутан штэ би хааны ингээд янгууд манай Сөүл ширээдгийн тэр нөгөө нэг цааш цэцлэгааны маркетингийн хэлцээгаа штэ тэд бүгдээрээ миний бүх бичсэн одоо юу хийж байгаа зүйлүүдийг бичдэг юм бэлээ нөгөө нэг дээр тавьдсан вебсайт дээр Сөүл ширээдгийн нэг тэргээ гэж чадхаарцаг нэгэн бодол айгүй амар ч юм шиг эвгүй ч юм шиг нэгэн бодлын гоё ч юм шиг байдаг. Бүх хэлээр амар бодолтой бас ярих хэрэгтэй юм байна гэж айгүй их боддог болсон л доо. Нэг буруу ярьсан зүйлч байхгүй ч гэсэн илүү жоохон үгээ цэнжсэн байна. Илүү бас хөнгөн хөдөлж болохгүй юм байна. Сэтгэлийн хөдлөлтөө байж болохгүй юм байна. Иймэрхүү бодлыг айгүй их бодуулдаг болдог тийм. Илүү нөгөө олон хүнд танигдаад эхэлсэн, илүү олон хүнд хүрдэг болчихсон. Дээрэс нөгөө монголчууд гэхээсээ илүү солонгосчуудад бүр их хүрдэг болцсон ил жишээ юм л да тий сая сонсоод хахад. Би монголчууд солонгос дахь монголчууд намайг сайн мэдхгүй магадгүй гэхдээ солонгос дахь монголчууд аягүй сайн мэднэ. Тэрнээс гадна солонгосчууд аягүй сайн мэддэг болсны жишээ гэсэн үг байхгүй юу? Би ингээд боддог байхгүй солонгос байгаа монголчууд намайг нэг сайн мэддэггүй юм шиг лээ яг үнийг хэлэхэд би өөрөө тийм мэдрэмж аяг авдаг байхгүй энэ тийм гудамжинд байлахгүй тэгээд тийм тэгээ намайг ч солонгос хэлний багш л гэж бодоод идэв ер нь монголчууд тийм яг сонсоод хэлсэн чинь ийм олон зүйлийн төлөө яг зорж явж байгаа ийм гоё үр дүнтэй гэж ерөөсө бодоогүй ерөнхийд яг хард юм байна яг өөрөө чинь оруулж байгаа постууд гэдэг юм уу тэрнээс л мэдээлэл авч байгаа байхгүй юу. Тэгээ ер нь мундаг юм би олон ингээл монгол оюутнууд хахад тэр дундаас ингээл мундаг цойлол гарч ирж байгаа гэл айгүй их бодож явдаг байсан. Тэгээ сая ингээд бодсон чинь бүх юм яг утга учиртай, тест дараалалтай, үнэхээр авууштай айгүй олон зүйл байна. Тэгээд бас хүмүүсийн нэг мэдхийг хүсэж байгаа зүйл нь ингээл харж яхад айгүй олон шагнал авдаг байхгүй юу? Итгэмжлэг. Бүр яг энэ талаар бүр яг ярмаар байна. Яг бүгднийг ярихаар бас магадгүй цаг хүрэлцэхгүй байх. Тэгэхээр хамгийн одоо дурсамжтай үн цэнтэй ч гэдэг юм уу? Тим юунуудаас яг товчхон танилцуулбал яг ямар шагналууд байгаа вэ? Би хүмүүс намайг амар шагнуулдаг гэж боддог ахaltaа. Гэтэ шагнуулахар зүйл би өөрөө хийдэм болов гэж боддог шээ. Тэгэж л одоо хит тавцхан хийдэм байшээ. Яг үнийг л энэ арын хаалт солонгосд арын хаалт гэсэн зүйл ерөөсөй байхгүй шүү дээ. Миний хийж байгаа зүйл ингээд миний яг одоо хийж байгаа бүх зүйлүүдээс хамгийн уялдаа хавцалтаагүй зүйл чинь банкны ажил ахгүй юу? Уялдаа хавцалтаагүй зүйл чинь банкны зүйл. Бусд нь бүгдээр амуна гэсэн зүйлтэй чиглэгдсэн байгаа. Тий олон соёл хосмол гэр бүл чиглэгдсэн байгаа. Тэгээ энэ тэнд би судалгааны ажлаараа авж ийн. Тэгээс дээрэс нь энэ тэндээс намайг бас юу яадаг
тодорхойлж өгдөг байгаа. Аха. Энэ хүний юуг үнэлэх хэрэгтэй гэд. Аа. Тийм. Тэгээс хүмүүсээ мэдгүйж магадгүй Монголд бас юу сайн хэлсэн шүү дээ. Дэлхийн бөмбөрсөд хамтдаа гэсэн Good Hands гэсэн тийм төрийн бас байгууллага гэдэг. Аха. Тийм мэдгүйж магадгүй гэхдээ Шуван фабрикт ер нь бол манай тийм тэгээд Монголд яг Солонгосоор ярих юм бол Чио гадуун центр ахгүй нөгөө тэр хагаалын хүүхдүүд дэмжиж өдөр өнжүүлдэг байхгүй юу? Солонгосыг заадаг гэсэн байсан мөн үү? Солонгосыг заадаг, компьютерийг заадаг, англи хэлнийг заадаг тий. Тиймэрхүү юмны арт нь ерөнхийдөө миний 100% хөрөнгө оруулалт байхгүй ч гэсэн би зүгээр холбож өгдөг байхгүй тиймэрхүү юмнуудыг нийгмийн сайн сайхан үйлсийн төлөө. Тэгээд Солонгосын буддийн шашны тэргүүн хамтлам энтертэй бүр юу яагаад харилцаа болоод бас нэлээд удаж байгаа байхгүй юу. Тэгээд Монголд тийм бас зүйлүүдийг аюу хийж ирсэн. Тэгээд би өөрөө хөрөнгө оруулалт хийгээгүй ч хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийг хооронд нь холбоод Монголтой холбоод цэцэрлэг байгууламж ч гэдэм үү эсвэл худаг ухагч юм уу тиймэрхүү зөндөө олон програм 5 одоо юу гэдэг хүмүүсүүд аюу хийсэн байхгүй юу сүүлийн 8 жилийн турш 8 жилийн турш тийм би бол тиймэрхүү байгууллага хийзээд артлын орчноос хийдэг гэсэн гэх юм уу тийм холбож өгдөг. Тэгээд ерөнхийдөө хийж байгаа ихэнх зүйлүүд маань сайн үйлсэд их ханддаг ер нь их мөнгө олоод байдаг ажил би ер нь бол хийж байгаагүй. Яг ингээл хүн амьтанд туслах талдаа л ер нь ажил хийдэг. Тэгээд шагналын гэх юм бол Солонгос нийгэм намайг энийг харж шагнадаг гэх юм уу. Монголчууд би тэр болгоныг тайлбарлах шаардлагагүй шүү дээ. Тийм байна. Тэгээд тайлбарсан ч тэр ойлгохгүй манай монгол хүмүүс чинь яг энэ нийгмийг би өөрөө 10 жил энэ газар буцалж байгаа болохоор ерөнхийдөө зах зугаас нь мэдж байгаа ч гэсэн Солонгост хурж ирээд 4 жил бакалавр зураад эсвэл 2 жил магистр зураад энэ нийгмийг мэддэг юм бол худлаа зүйл шүү дээ. Ер нь бол хэцүү шүү дээ. Бүгд нийгмийг. Тийм учраас би тэр болгоныг тооцоглож тэр болгоныг ерөнхийдөө хилдэггүй. Тийм энэ заагаа да. Ер нь бол яг л Солонгос талаас нь л намайг илүү он чардаг гэх юм уу. Өөртөө танаа байгууллагаас хэн байна, танаа сургуулиас хэн байна, гайгүй итгэдэг хүн байна уу, тэр итгэдэг хүнийхээ CV-г явуул гэж зөвхөн надаас өөр зөндөө олон орон орны төлөөлөгчд байгаа штэ. Тэдний бас тэгээ харж өгч байгаа гэдэг бол миний хувьд бас айгүй баярлалтай зүйл болдог. Тийм байна. Бас мэддэггүй зүйл айгүй олон байсан юм байна. Сөүл хотын соёлын багш шийдэн штэ. Монголын зөвхөн Монголын соёлыг хийдэг, соёлын багшийг ажлын сүүлийн 3 жил орчим хийж байгаа. Сөүлийн гадаад багш гэж бид нар байдаг аахгүй бүрэлдэхүүн. Дэлхийн 34 орны хүмүүс байдаг. Тэгээд тэрний цаар ганц Монгол нь хүмүүс бас нэг сайн мэдээж магадгүй. Тийм ажлыг гэдэг энэ бас фрилансер шүү дээ. Зөв. Айгүй олон ажил амжилтыг мэдээдсэн юм а. За би яг эдгээр асуултыг асуухаа ер нь ингээ ажиглаад байхад айгүй нийгмийн чиглэлээр ажил хийдэм байна. Бас энэ талаар яг ярилцъя гэсэн чи яг тэр сэдв рүү яг урсаал орчлоо л доо. Тэгэхээр миний зүгээр харсан өнцгөөс гэх юм бол жишээ нь айгүй наагуурнд бүр нөгөө илээд харцсан юм байна. Яг өөрийн чинь хувьд болохоор жишээлбэл Солонгост байгаа Монголд зориулаад мэдээлэл бэлтгэж хүргэдэг баг хамт олон. За тэрний нэг байх гэж би боддог байхгүй юу? Тэгээд тэр фэйсбүүкээр дамжуулаад солонгос хэл зааж исэн тэр үеэс би ерөнхийдөө мэдэж эхэлсэн. Дээрээс нь хүүхдүүдэд зориулаад солонгос үлгэрийг солонгос хэл дээр гоё уншиж өгсөн байсан гэх мэтчлэн. За дээрээс нь олон улсын соёл солилцооны холбоо байгуулсан байсан тий. Тэгсэн. Одоо Нацуур хатад байр авсан байгаа. За гих мэтлээ нэг иймэрхүү айгууд нөгөө нэг гадуур нь л ерөнхийдөө мэдээлэлтэй байсан юм байна л да би. Тэг яг ингээд сонсоод исэн чинь энээс илүү их айгүй олон зүйл хийж явд юм байна. Тэгэхээр яг энэтэй холбоотой би нэг хэд хэдэн асуулт руу бас орё гэж бодсон юм. Түрүүний Сөүл хотын соёлын багш идэг гэсэн шүү дээ. Энэтэй холбоотой юу эсвэл өөрөө гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 50 улс орн оролцсон. Тэгээд Сөүл хотын бас захирагч оролцсон. Нэг тийм арга хэмжээнд оролцсон юм байлээ. Тэнгүү тэрэн дээр яг өөрийнхөө зүгээс юм 3 санал дэвшүүлсэн гэсэн байсан. Эхнийх нь болохоор оюутан эхчүүдийн төрөх
байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн байсан би буруу хараагүй бол тэгээ Сөүлийн эмнэлэг гадаад иргэдэд хэрхэн үйлчилдэг бэ? Тэрнтэй одоо таатай үйлчилж гэнэ үгүй юу? Тэрнтэй холбоотой саналаа хэлсэн байх шиг байсан. Тэгээ гадаад оюутны цагийн хөлсийг яг одоо нэг бодож өгөхдөө яг тэр нэг хууль зааснаа дагуу бодож өгч гэнэ үү эсвэл багаар бодож өгч гэнэ үнтэй холбоотой бас саналаа өгсөн байх шиг байсан. За мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн төлбөр тэрнтэй холбоотой эрх ашиг гэх мэтлэн иймэрхүү асуудлаар саналаа хэлсэн гэсэн байсан баггүй юу? Энэ яг ямар арга хэмжээ байсан бол яг ямар санал хэлсэн бол хэр үр дүнтэй байсан бол гэдэг талаас нь ярилцаа. Энэ мэдээллийг ханаас авсан юм бол Facebook-ээс харсан. Тэгээ энэ Сөүл митинг гэж таун митинг гэж яригддаг байхгүй юу? Тэгэхээр Сөүл хотын захирагч энд байгаа орны хүмүүс янз янзын олон улсын хүмүүс байгаа шүү дээ. Монгол митинг гэж болдог, Russia таун митинг гэж болдог, Вьетнам таун митинг гэж болдог. Ер нь оронд энэ Сөүл хотын энэ удаагийн захирагч айгүй тийм гадаад хүмүүс зориулсан зөндөө олон гой бодлогоодыг санаачилсан хүмүүсийн нэг ахгүй юу? Тэгээд өөрсдийн захирагчаас илүү одоо солонгосоор ярих юм бол юу чинбүүжүй гэж ярьдаг ахгүй чинбүүжүй гэдэг юмыг айгүй дэвшилтэд үзэлтэй хүн гэж ярьдаг шүү дээ. Дэвшилтэд үзэлтэй тийм хүн байхгүй юу? Тэгээд тийм чинбүүжүй зог тиймэрхүү янз янзын бодлогоодыг хийдэг байгаа. Тэгээд тухайн орны хүмүүстэй шууд уулзаад тэр хүмүүсийн хэцүү байгаа зүйл одоо Сөүл хотын иргэн шүү дээ бид нар ч гэсэн. Сөүл хотын иргэн гадаад иргэдийн хувьд хэм бол та нарт ямар асуудал вэ гэдгийг өөрийн биеэр асуудаг тийм одоо байдгаа. Тэгээд орон болгон уулздаг тохиолдож байгаа. Эсвэл янз янзын орнууд хамтдаа уулздаг тохиолдож байсан. Тэгээд тухайн үед хэм бол бүх орны хүмүүс хурж ирж хамтдаа ингэж өөртөө одоо хэрэгтэй янз янзын асуудлуудыг ярьсан байгаа. Мэдээд өөртөө адилхан хүмүүсийн төлөөлөл болсон хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ миний юм бол би өөрөө солонгос хүнтэйгээр болсон эмэгтэйчүүдийн төлөөч тийм үү тэдгээрийн хүүхдүүдийн төлөөч гэдэг юм уу тэрэн лүү би ер нь туйлширдаг хүн бол биш ээ. Яагаад гэхээр би өөрөө оюутан байсан хүн шүү дээ. Би өөрөө бас ер нь тиймэрхүү бүхэл би солонгост байж болох бүхэл гадаад хүмүүсийн амьдралыг би бүгднийг нь даваа туулаад өнгөрсөн хүн шүү дээ. Бүгдийн зөрүүлсэн янз янзын байдлаар ажиллаж орж исэн. Тэгтээ яг одоо тэр миний хэлсэн саналуудын талаарх янз янзын яг нүдэнд харагдахаар тийм зүйл одоохондоо болж өрнөөгүй бол байгаа. Хоолойгоо өргөсөн гэдэг нь хамгийн чухал байгаа байхгүй юу тий? Хэрвээ тэр дунд Монгол хүн байгаагүй бол яг энэ асуудал маань хүрэхгүй байсан болов уу гэж хараад байгаа. Гэтэ энэ зөвхөн монголчуудын асуудал биш. Энэ бол энэ зөндөө олон гадаад хүмүүсийн асуудал. Өөрөө монгол хүн би зөвхөн монголчуудын төлөө ажилладаггүй байхгүй юу? Жишээлх юм бол бүх гадаад гэж би ер нь ярьдаг байхгүй бүх гадаад зөвхөн монгол бол одоо энэ чинь глобал нийгэм шүү дээ. Глобал нийгэм би зөвхөн монгол гэх юм бол цар хүрээч жоохон тэгээс дээрээс нь инглигээд сонсогчд маань намайг бас буруугаар битээ ойлгоорой. Тэгээ ер нь би бүх гадаад гэж ер нь ярьдаг байгаа. Тийм тэгдэг байгаа. Тэгээ ямар ч гэсэн Пагонсон Штангним гэж ярьдаг. Тэр Пагонсон Штангнимд ер нь би жилдээ боломжоор айгуу шууд янз янзын юмнуудыг шууд хэлдэг. Хүсэлтүүдээ хэлдэг. Жилдээ 2-3 удаа надад тийм боломж олгодог. Тийм боломжуудыг ашиглаж би аль болохоор гадаад иргэдийн сайн сайхны төлөө Сөүл хотын ад жаргалтай амьдралын төлөө тийм дуу хоолойгоо илэрхийлдэг гэх юм уу? Талтай байгаа. Гэтэ юм бодлого гэдэг зүйл нэг сонсоо шууд хэрэгждэг зүйл мэдээж өөрөө таанж шаарддаг нэг бодлого багтаад шүү дээ. Ер нь хурдандаа нэг болдог болохоор тийм хууль гэдэг зүйл чинь бас батлагдаж 5-6 жил болд юм чаа. Гэтэ нөгөө төдөрөө баа гэж ярьдэн шүү дээ. Төдөрөө баа тогшаад үз гэж ярьдэн шүү дээ. Тогшаал юм шүү дээ. Ер нь бол бидний тогтаатлан тогшаал үздэг. Ер нь миний ер нь нэг хүмүүс муугаар их юм бол нойтон амар шиг. Сайн бол айгуу тийм уйггүй. Тийм бол тэгээ би монгол хүмүүстэй би ингэж харьцдаг. Солонгос хүмүүстэй л тэгэж харьцдаг.
Яагаад юм гэхээр миний ингээ яриад байгаа зүйлийг ойлгох хүн байгаа, ойлгохгүй хүмүүс байгаа. Тэгээс би сөрөг коммент энэ төр айгүй их авчихсан болохоор өнгөрсөн хугацаанд. Тэгээ намайг солонгос хүнтэй гэрэлсэн гэсэн утгаар намайг айгүй муугаар хардаг хүмүүс айгүй олон байдаг. Болохоор зүгээр л бүх гадаад гэж ярьдаг болсон л тоо. Тэр тал дээр бол хүмүүс одоо бас өөрчлөгдөж байгаа. Нэг хэсэг яг нэг тиймэрхүү хандлага байсан. Жохон мэдээлэл мэдлэг дутагмаасаа л тийм байдаг болов уу гэж миний бодлоор боддог байхгүй юу? Одоо юу гэдэг эрэгтэй хүн бол гадаад хүнтэй суучгууд цусаас хэлбэж гин гэж эргээр одоо хэрнээ эмэгтэй хүн суунгууд одоо буруу гэдгийг би ерөөсөө ойлгохгүй байхгүй яг үнэндээ. Айгу сонио ойл. Зүгээр тэр битгээл Чингис хааны үед чинь тэгэл Чингис хаан ч октоудаа гадаад хүн тэгэл гадаад хүний юу хатан болгоод өгчөж байгаа. Энэ хаттууд өөрийг ер нь их тайвны төлөө гадаад хүмүүст их гэрэлсэн байгаа шүү дээ. Гүнж тийм биз дээ. Тэгэхээр манай монголчууд би бас ерөөсөө ойлгодгүй. Би одоо угаасаа цэц булаацалтаач байсан зүгээр. Тий. Тэрэн дээр ч гэсэн нөө хүмүүстэй санал нийлэхгүй хүмүүстэй ярилцах айгүй хэцүү байдаг байхгүй юу? Угаасаа зөрөлдөөд ерөөсөө бууж өгөхгүй. Юу Монгол цус мос гэлээдэг. Тэгээд хичнээн Монгол цус гэдэг одоо яхав тэ өөрсдөө л мэдлэгтэй боловсралтай хувь хүнээрээ ингээд хөгжөөл явж явах хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Сонсож байгаа хүмүүс өөрсдөө ч дүнлээ. Энэ охины солонгос үнтэй гэрлээд гэж амар ярьж магадгүй нүгэж одно өөрсдөө л байдаг. Тий. Сая сонсож байхад айгүй олон мэдээлэлтэй их ойр байдаг болов уу гэж бодож байна. Жишээ нь одоо надтай ч юм уу эсвэл өөр монгол оюутнуудтай харьцуулахад тийм болохоор ер нь монголчууд маань бас нөө мэдээлэлгүйгээс болоод эрхэн зөрчигдөхүй гэсэн бодол гинт орж ирж байна л да. Жишээлх юм бол солонгост байгаа монголчууд маань хараар байгаа хүмүүс, за хэл сурж байгаа хүмүүс, үндсэн ангид орсон хүмүүс, эсвэл хүүхэдтэй гэр бүлтэй хүмүүс гэх мэтчлэн олон төрлийн хүмүүс амьдардаг штеп. Тэгэхээр энэ хүмүүст маань ер нь нэг ийм мэдээлэл хүрэх чимсэн да, нэг ийм мэдээлэлгүйгээс болоод нэг ингээд эрхэн зөрчигдөөд ах юм ч юм уу. Тиймэрхүү ер нь бодол байдаг болов уу? Бүр энгийн нэг жишээ дуртахад нөө харын хүмүүс жишээ нь данс нээлгэж болдог гэсэн тий. Би болдог. Тэрийг би мэддэггүйсэн баггүй яг хөө мэддэггүй хүмүүс ээж магадгүй энэ шиг юм жижигхэн ч гэсэн нэг бусад мэдээлэл болохоор нэг мэдчихээсэ гэсэн тиймэрхүү зүйл ер нь. Яг ингээ асуусан ч аюу толгомд тийм байна. Гэтэ ерөнхийдөө наад захын жижигхэн зүйл хүмүүс аюу их эмнэлэг асуудаг байгаа. Үнгүй эмнэлэг байна уу, хамтхан эмнэлэг байна уу гэдэг. Гэтэ ингээд харах юм бол Сөүл хотод нийтдээ 19 байгууллага гэдэг гадаад иргэдийн төлөө ажилладаг. Эдгээр 19 байгууллагын болохоор хууль бусаар амьдарч байгаа хүмүүс ч гэсэн үйлчлдэг байгаа. Тэгээд тэр байгууллагуудыг ингээд тэдгээр байгууллагад улиралд нэг удаа ч юм уу 2 сард нэг удаа үнгүй эмчилгээ гэсэн зүйлийг хийдэг байгаа. Тэр эмчилгээгээр дамжуулж шүдний эмнэлэг, дотрын эмнэлэг бүх төрлийн одоо юмнууд үйлчлдэг аахгүй. Тэгэхээр өвөг нь болоод тэр иймэрхүү солонгос хэлтэй байх юм бол үнгүй эмнэлгийг үнэтэй болох юм бол хэмждэг аахгүй юу. Тэгээд хүмүүс чинь аягүй их мэдхгүйгээс мэддэггүй одоо хэлээ мэдхгүй л гэж байна гэсэн үг шүү дээ. Тэр нэг чинь ингээд фэйсбүүкээр ч юм уу танилцуулганд ингээд зарлцгаар чинь хитрхи олон байх юм бол нөгөө нэг хийж байгаа байгууллагууд нь аягүй олон хүмүүс авчаалтай гэж хийгээ болчих магадлал өндөр байдаг байхгүй юу. Тийм болохоор би зарлдаггүй мэдсэн ч гэсэн надаас одоо жичилж асуусан хүмүүс байдаг шүү дээ. Ширхэг хүлээж тийм хүмүүс л ер нь хэлдэг байгаа. Тэгээд харамсалтай биш хитрхи олон монголчууд очих юм бол ачаалаад дараа тараас нь ажиллах олчил яана гэж боддог. Ер нь мэдээллийг авъя гэвэл яг хаанаас яаж хавил зүгээр бол одоо жишээ нь бодвол одоо тухайн эмнэлгийнхаа сайтн дээр ордог ч юм уу тиймэрхүү байдлаар болох болов уу? Тэгдэг байгаа ер нь бол солонгос гэрэл тасын эмэгтэйчүүд зөндөө байдаг. Ер нь бид нар чинь баг 3000 гол авахгүй юу? Солонгос иргэн болсон хүмүүстэй нийлэх юм бол 4000 ч гарч магадгүй. Гэхдээ эдгээр хүмүүсийн сайн талыг нь олж хараад эдгээр хүмүүстэй сайхан харьцаатай байх юм бол энэ хүмүүс аягүй сайн мэдээлэлтэй байдаг шүү гэж хэлмээрээ. Бид нар зарим хүмүүс чинь бас л над шиг миний анхан шиг солонгостэй гэж басан гэдгээ нуудаг хүмүүс зөндөө бол байгаа. Гэтэ хүн утгаар нь зүгээр харьцсан бол эдгээр хүмүүс маань бүгд биш ч гэсэн мэддэг зүйлээ ер нь чамгүй хэлэхэр хүмүүс ахгүй юу? Амьдралд нь орж иж нийгэмдээ хутгалдаж иж айгүйх мэдээлэлтэй болт юм байлээ. Би ч бас анх ирчээл нөх хэлний бэлтгэлээр явж исэн. Тэгэл гэр сургууль гэлээсэн. Тэгэл тэр үчиг жирэмсэн байсан байхгүй юу?
Тийм болгоно ажил хийдэггүй болохоор ерөнхийдөө сургуулийн л мэдээлэлтэй өөр мэдээлэлгүй. Тэгэл төрж өрснийхаа дараа ажил хийгээл эхэлсэн чинь нөгөө хичээл дээр үзсэн үгнүүдээ ингэж ашигладаг байсан юм. Дуудлага нь жоох ингэж өөр юм бэ ч гэдэг юм уу. Зүгээр жижигхэн жишээ явахад ингэж өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө нийгэмдээ орсон хүн л айгүй их мэдээлэлтэй байд юм байна. Заавалчгүй солонгос үнтэйгээр гиснээс илүү яг энд удацсан хүмүүс. Би өөр нь бол тэгэж боддоо шүү. Бакалаврт 4 жил, магистрт 2 жил кампус сургууль гэрэж сая таны хэлсэнчлэн тэгэж авдаг хүмүүс Монголд очиод диплом барьчаад тий яг тэр хүмүүс яг ер нь солонгос хэлийг ер нь бол мэдчихэж магадгүй. Гэхдээ яг солонгосын энэ нийгмийн тэр чигээр мэддэг гэдэгт айгүй ховор байдаг. Тий гэсэн байж ингээд ер нь дутуу мэддэг. Тэгээ аль болохоор ажил хийхдээ ч гэсэн ер нь хүмүүс чинь би хэлэн солонгослон дэмөө юм чи хүн нэг байдаггүй одоо буудлын ажил ганцаархан амар эдийн ч тийм үү. Эсвэл толгойж аюугаа гэдэг хүмүүс мэдтгүй ажиллаад амар эдэг гэд төглөөд идэг. Тэр тусмаа гацсаа гарах хэрэгтэй ер нь бол. Тэр тусмаа олонтой ингэж ярьдаг. Тим ажил хийж хэлэн нэмэгдэн штэ. Тэгээ манай айгуу тийм нэрлэхүү гэх юм уу, ичимхий гэх юм уу. Тэр талаас олж солонгосыг сурах боломжуудаа алддаг санагддаг. Зөв. За түрүүний асуулттай ерөөдөө холбоотой асуухад нэг зүйл яг асуу гэж бодсон. Тэр нөгөө солонгост амьдарч байгаа эхчүүдийн групп гэдэг хэвгүй юу? Тэндээс харсан чинь нэг иймэрхүү постууд нэлээд яваад байсан. Хүүхэд нь ингээд сургуульд явж эхэлсэн чинь жоохон дээрлэхүүлэх хандлагатай байна гэдэг байгаа хэвгүй юу? Асуудлууд ер нь хэр их яг өөр дээр чи ирж ийсэн бол иймэрхүү тохиолдолд ер нь яг яах ёстой гэдэг юм болоо. Тэг яг эцэг эхчүүдийн хэлснээр бол ингэсэн мэлээ хэлээ сайн сур, өөрөө сайн анхаарлаа тавь, хүргэж үг ав. Тэгээд их юм бол хүүхдүүд анхаард юм байна. Ээж нь аав нь ингэж хүргэж ирд юм байна гэд одоо дээрлэх нь багаснаа гэсэн мэсэн баггүй юу? Иймэрхүү жоохон онцгүй зүйл бас байд юм шиг үлээ. Тийм зүйл байдаг. Гэхдээ хэдэн настай вэ? Хэддүгээр анги вэ гэдгээс шалтгаалж авч болох арга хэмжээнүүд нь өөр байж болно. Тийм тэгээд ер нь хүүхдээ сургуульд явуулахдаа тухайн сургуулийг аягүй сайн судлах хэрэгтэй. Тамуна еби хакё гэсэн татгалыг сайн цээжлээд аваарай. Тамуна еби хакё. Энэ олон улсын сурдаг тийм сургууль гэсэн үгээр орж байгаа байхгүй эсвэл олон улсын сургууль болох гэж бэлдэж байгаа сургууль гэж явдаг. Тийм. Энд Монгол хүүхд нэг ширхэгч бай, хоёр ширхэгч бай Монгол хэлтэй багшийг авдаг байгаа. Зөв. Тийм багштай тийм сургуулийг ер нь Тамуна еби хакё эсвэл Ижун оноо гэж нэрлэгддэг байгаа. Тэгэхээр дотор нэг монгол хэлтэй хүн байгаа да. Тэгэхээр чин тэр хүүхдүүд маань ямар нэгэн асуудал байх юм бол эсвэл солонгослыг сайн мэдхгүй байх юм бол тэр багш нар маань үнгүүгээр хүүхдэд ерөнхийдөө хүүхдэд туйлж ажилладаг гэсэн үг аахгүй юу? Нэгээс багш маань сургуулиас талхимжин. Тэгээд тиймэрхүү багштай сургуулиудыг нэгдүгээр хайвал зүгээр юм болов нэгдүгээр энэ түндээ мөн самбаггүй монголчууд их байдаг газруудад хүрүү интерт монгол хэлтэй багш нар бол байдаг аахгүй юу? Тийм 10 жилийн тэгээд байдаг. Тэгээд дунд сургуулийн хүүхд байх юм бол асуудалтай шүү дээ. Нэг шилжилтийн гээд аягүй болсон яриа байдаг шүү дээ. Тэгэхээр би ер нь бодохдоо дунд сургуулийн хүүхдийг Монголоос заавалчгүй авчрах шаардлага байна уу гэсэн асуулт эхлээд тавьдаг аахгүй юу? Эцэг их нь солонгосон дээр бодоод энд авчирдаг. Дунд сургууль ирээд энд вангтай буюу дээрлэхүүлснээс бод айгүй тийм буруу үйлдэл зэрэг ч юм уу хийж байгаа баригддаг хүүхдэд зөндөө байдаг аахгүй юу? За буруу хийдэггүй маа хэл стресстэй өсөн тэр чигээр унах ч юм уу тий. Тэгээ янз янзын байдлаар сэтгэл санааны эмгэгтэй болдог хүүхдэд зөндөө байдаг. Тэгээ ерөнхийдөө 12-оос дээш настай хүмүүс хүүхдээ Монголоос авчирч энэ сурталчилна гэдэг бодлоо дахиж нөхөр бодох нь зүгээрээ гэж би ер нь эцэгчүүдэд зөвлөдөг байгаа. Маш нөхөртэй 12-оос доош авах юм бол яаж гэж байгаа болдог аахгүй юу? Ялангуяа бага сургуулийн хувьд гэх юм бол цаг ихтэй цаг ихэд хичээлийн стресс багтай үе болохоор хүүхэд яаж дагаа сурчих боломжтой байдаг аахгүй юу? Гэхдээ дунд сургуулиас дунд ангиас эхэлж амьдрал шал өөр болдог аахгүй юу? Маш их стресс эхэлнэ. Тийм болохоор энэ ер нь бол дими дунд сургуулийн хүүхдүүд
авчираад тэгээ тийм мөнгө байх юм бол Монгол International School явах хэрэгтэй гэж би хувьдаа бод. Тийм. Тэгээд занзаар дээр л хүлээд байх юм бол монгол хэлтэй тийм сургуульд очих нь хамгийн зөв. Хоёрдугаар хэлээ сайжруулах. Тийм байна тий. Авчсан гэсэн сайн хэлбэл тэр тамийн юусаа гэж ярьдаг шүү дээ. Тийм. Сайн ойлгох хэрэгтэй. За энийг бас манай ээжүүд маань сонсоосоо гэж маш их хүсэж байна. Би ч гэсэн мэддэггүй байсан юм байна. Тэр нэг олон соёлт сургууль руу оруулал илүү төхөмтэй гэдэг талаараас мэдээлэл олж өгсөн байхаа. Өөр чинь бас айгүй их асуултууд ирдэг байх гэж би бодож байна. Би өөрийнхөө багцлаад нэг 3 асуулт бэлдсэн баггүй юу. Тэгээ тэрнээс бас магадгүй энэ 3-аас гадна дахиад нэг ийм асуултууд их ирдгээ. Би энэнд хариулчих гэвэл бас хэлээрээ. За эхний асуулт нь болохоор миний төр үзчихсэн лайвуудаар хүмүүс айгүй их асуудаг юм. Солонгос хэл яаж сурах вэ гэж айгүй их асуудаг байхгүй юу. Бараг л эхийн хэсгээр хэлчихүү гэж бодож байна. Гэхдээ яг хуу миний яг ингэж асуу гэж бодож байсан. Анхан шат, дунд шат, гүнзгий шатанд нэг ганцхан яг л өөртөө тулгамдж байсан тэр бэрхшээл дээрээ тулгуурлаад ингэж сурвал зүгээр юм байлаа шүү гэд нэг зөвлөвөл юу зөвлөх бол? Солонгос хэлний нэгээс 2 дугаарт маш амархан байдаг аахгүй юу? Нэгээс 2. Хоёроос 3 руу өсрөх хэцүү байдаг. 3 руу өсрөхөд 4 руу ороход амархан байдаг. 4-өөс 5 руу өсрөхөд аюу хэцүү байдаг аахгүй юу? Гүпсүү гэх юм бол гүпсүүгээ юм бол их юм манай монголчууд сэги дээр айгу муу гэдэг аахгүй бичиг дээр айгу муу. Тэгэхээр ер нь бол солонгос дээр ном уншихыг айгу их зөвлөдөг би. Сонсголыг яг манайхан хийгээд идэв юм шиг лээ. Манай монголч сонсголтоо сайн. Тий, кино үзэн дуу сонсно. Гэхдээ ерөөсөө хийж чадахгүй байгаа зүйл ерөнхийдөө бичлэг ахгүй бичиг дээрээ их анхаардаггүй бас дургуут юм уу эсвэл хэцүүчээд юм уу мэдэхгүй би яг ямар шалтгаан байдгийг мэдэхгүй ч гэсэн ямар ч айгу дүлдэг асуудал бол бичиг байдаг аа. Тэгэхээр солонгос тийм нөгөө суусаар чек гэж ярьдаг шүү дээ. Уран зохиолын номнуудыг айгуу сайн унших юм бол солонгос хүн шиг сэтгэдэг болчдөг аахгүй юу? Би одоо монголоор ярихдаа нэг өөрөө ярьж байна. Би солонгосоор ярихдаа нэг өөрөө ярьж байгаа шүү дээ. Тэгээ би яг өөрөө солонгосоор ярьж эхлэх юм бол солонгос хүн шиг сэтгэжиж би илэрхийлээ тухайн хүнд эсрэг хүндээ би айгуу сайн өөрийгөө илэрхийлж чадна гэсэн үг аахгүй юу? Тэгэхээр монгол хэл дээр тулгуурлаж солонгос хэлийг сурна гэдэг бол айгүй хэцүү зүйл. Тэгэхээр яг тухайн хүн шиг сэтгэх нь айгүй чухлаа гэж хэлмээр байна. Тэгээд түүний тийм уран зохиолын ном маш сайн унших хэрэгтэй. Тэр уран зохиолын номыг уншаад тэгээд тэр юу native speaker гэсэн үг шүү дээ. Яг one-on-one гэсэн үг болохоор тэр шиг ер нь бичгийг бас айгүй хичээх хэрэгтэй. Жишээлх юм бол үцэрлээ гэж монголчууд хэзээ ярьдаг байлаа тийм үстэй. Цоноо унаа гэл. Тэгээ ер нь бол тэгэж тиймэрхүү маягаар сэтгэжиж л ерөнхийдөө тэр тухайн хэлээ айгүй сайн сурна. Тийм өөрийнхөө их хэлийг март гэсэн үг биш шүү дээ. Тэгвэл яг нөгөө солонгос ярина гэх юм бол яг солонгос хүн шиг сэтгэх хэрэгтэй гэл хэрэгтэй. Би одоо хин нэг надад монголоор ингээд нэг юм аваачаад өгнө шүү дээ. Надад өгнө шүү дээ. Тэрийг би намайг солонгос руу орчуулад өгөөч гэх юм би бараг 20-30 минут юм бодсон шүү дээ. Хичнээн солонгос мэдсэн. Яа тэгэхээр монгол сэтгэлгээ солонгос сэтгэлгээ бодсон. Монгол өгүүлбэрээ солонгос руу амархан өгүүлбэр зүгээр нөгөө нэг хадмал болгоод харуулж шүү дээ. Гэхдээ яг солонгос хүн эвтэйхэн тийм илэрхийл болгохын тулд солонгос сэтгэх байдаг. Гэж хэлсэн. За. Яг энэтэй холбоотойгоор бас нэг зүйлийг өөрөөс чинь гэнт асуумаар санагдлаа. Яг тэр нөх монголчууд солонгос хэлийг айгүй амархан гэж сэтгэгээд байдаг байхгүй юу? Тэгээд над руу бас ингээл хүмүүс чат чингүүд за солонгос хэлэндээ ус цас болж гин үү энэ төр гэл айгүй их асуудаг. Тэнгүүд баг өөрөөсөө санаа зовж байгаа юм чинь. Юу вэ хэлнэ штэ ингээл хичээгээл явж ийн л гэж хариулдаг байхгүй яг үнд. Тэнгүүд нөгөө монголчуудын сэтгэлгээ болох нь за 2 жил гарan болцсон. Дөнгөж жил болж байхад л тэгж хэлээл гэсэн байхгүй. За ус цасаа гэл. Тэгэхээр энэ тал дээр нэг үзэл бодлоо илэрхийлвэл үнэхээр амархан яг юу вэ? Хэцүү солонгос хэл хэцүү. Маш хэцүү. Нэг юм болов гэж боддог. Яа англи үг энэ төр байгаа штэ. Англи хэл чинь угаасаа өөрөө айгу тодорхой үг хэлдэг ахгүй юу? Тодорхой ярьдэн штэ англичууд ч айгу зэгцтэй байдаг. Цаг маг нь хүртэл айгу
ойлгомжтой. Солонгос монгол хэл хоорондоо адилхан. Гэхдээ тийм алгалуудын хувьд гэх юм бол хаяа зөндөө зүйлүүд байдаг аахгүй юу? Тийм тэгээд бас солонгос хэлийг мэдэх тусам хэцүү хэл солонгос хэл нөө хандснаас олдъё. Тэгээд нөө эртний хэллэг юуны хэллэг гэдэг. Тэгээ яг солонгос зүгээр амьдрахад асуудалгүй солонгос сурахад бол амархан. Яг үнэ. Тийм ойлгож байгаа юм шүү дээ. Зүгээр өнөө маргааш та тийм ярихад бол амархан хэлээ солонгос хэл яаж ярьж ирсэн ч гэсэн тэд нар биднийг ойлгох нь угаасаа. Тэрэндээ сэтгэл хангалуун байх юм бол тэгэл тэр чигтэл тэр одоо левлээсээ авахгүй гэсэн үг. Гэхдээ энэ хэлийг мэдэх тусам сурах тусам мэдхгүй зүйл маш их гардаг. Би ч гэсэн өнөөдөр чинь солонгос сурч байгаа шүү дээ. Би над чсэн хэцүү зүйлүүд их тохиолддог байгаа. Тэгээд энэ ханаж болохгүй гэж хэлмээр байгаа байхгүй юу? Энэ хэлийг хэцүү хэл тийм. Яг юу яг хүн болгоны ярьдаг шиг нэг өнөө маргааштайгаа хоол ундтайгаа холбоотой юмыг яриул ярина шүү дээ угаасаа. Тэгээ яг нийгмийн жишээлх юм бол нийгмийн асуудал байгаа шүү дээ. Тэгэл юм л одоо эдийн засгийн хөөр, эдийн засгийн уналт, орон байрны үнний одоо инфляц ч гэдэм үү те. Ямар нэгэн сэдвээр 30-аас дээш минут ярьж сурсан хүнийг ерөнхийдөө нэлээд гайгүй солонгос хэлтэй гэж би ер нь хувьдаа боддог аахгүй юу? Яг өнөө маргааш хоол ундтай холбоотой биш шүү дээ. Нэг пүня, нэг офистай, нэг мэргэжилтэй холбоотой 30-аас дээш минут эсрэг хүнтэйгээ хэлэлцээр хийдэг. Одоо тийм нүүр тулж ярьдаг тийм тохиолдол энэ хүн тэгсэн ч гэсэн солонгос хэлийг нэлээсээ үзчихэл гэж би хувьдаа дүгнэдэг. Ер нь энэ хэл хэцүү хэл. Нэг жил байлаа сурах хэл биш. Ямар ч хэлийг нэг жил болоод шалгалтын нэг жил яг хүн шалгалт нь бэлдэж хийх юм бол мэдээж оноогоо авч магадгүй. Солонгос топгийн 5-тай 6-тай гэсэн хүүхдүүд солонгос нийгмийг мэддэг хүүхдүүд зөндөө байдаг байхгүй юу? Яг яаж мэдхгүй. Тэгээ нийгэмд уулзчихээ ч л яг мэднэ. Тийм багцлаад бас хариугаа авсан байхаа гэж бодож байна. Би бас тэр хүмүүст аюу хэлмээр санагддаг байсан ба сонсох юм бол ойлгох байхаа. За дараагийн асуулт маань түрүүн бас нэг баг зэрэг дурддагдсан цагаач иргэд болон солонгост ер нь иргэншил авахтай холбоотой асуултууд бас их ирдэг юм шиг санагдсан. Ер нь ямар мэдээлэл байгаа бол хүмүүст яг юу гэж хэлмээр байгаа л? Солонгосчууд цагаач иргэдээ дийлэхгүй байгаад байгаа. Нэгүгээр хэлэх юм бол маш их хүмүүс харж байна. Бидний тоо ер нь 3 саяд хүрч байгаа цагаач иргэдийн тоо. Солонгос үнэтэй гэрлээд солонгос үнэтэй гэрлсэн мэрэлсэн тэгээс дээрээс нь аль хэдийн нөгөө солонгосыг хөгжөөгөө авсан хүмүүс штэ солонгосын иргэншил болсон нийт хүмүүс 3 сая альбан бос тонолгоор 2 сая 250 байхгүй юу. Тэгэхээр эдгээр хүмүүс ихсэх тусам солонгосчууд эдгээр хүмүүсээ гаргахыг хичээндээ. Тийм болохоор урд нь болохоор солонгос иргэншлийг хүсэх юм бол гайгүй байсан. Гэхдээ өмнөх оны 4 сараас хойш шинэ заалт гарсан байгаа. Хэр багийн хүн одоо солонгосын иргэншилтэй болоход хэцүү болсон. Доктор төгссөн ч гэсэн урд нь хүмүүс доктор төгссөн бол гайгүй ажлын байртаа болчих юм бол иргэншлээ шууд хүсдэг байсан байхгүй юу? Магистра төгсөөл шууд. Одоо болох юм бол одоо болохоор солонгос үнэтэй гэрэл болсон хүний жишээл авч өгье л дөө. Солонгос үнэтэй гэрэл болсон хүнийг авцсан байхад бусдад ямар хэцүү ойлгох учраас. За тэгэхээр солонгос үнэтэй гэрэлсэн хүний үед юм бол солонгос үнэтэй гэрлээ 3 жилээс дээш хугацаанд хамт амьдэрсэн байх хэрэгтэй байдаг. Тэгээс хүүхэдтэй байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо нөгөө хөрөнгийн баталгаагаа зү энэ тэгээд хөрөнгийн батлан 60-аас дээш сая вон байх хэрэгтэй. За үүний дээрээ F5 гэсэн визийг төрүүлж авах хэрэгтэй. Ёнжукгон. Тэр Ёнжукгон гэсэн визад 2 жил болцоо солонгос иргэншил болох визийг хүсдэг байгаа. Урд нь болохоор солонгостэй гэрэлсэн авчдаг гэсэн байхгүй юу? Одоо бүр айгүй хөрчлөгдсөн юм тий. Хатуу чангарсан гэх юм уу? Хууль маш их чангарсан. Тэгээ би солонгос үнэтэй гэр бүл болсон хүн ингэж яхад чинь бусд нь бол бүр хэцүү гэж ярих гээд байгаа байхгүй юу? Тэднийг өөрсдөө мэдээд авчаарэ. Би бас ингэж боддог байсан байхгүй. За солонгос үнэтэй суусан бол шууд баг одоо иргэншлээ өөрөө сонгочих юм бол болчдөг байх гэж бодож байсан үгүй мэн тий. Үгүй. Ер нь айгүй хүндэр зүтж байгаа. За хүмүүсээс нас мэдээлэл авсан мах. Тэгээ цаашаа мэдээлэл
Ахуй гэх юм бол угаасаа High Korea гэдэг юу сайт нэдэн штэ тий. High Korea гэдэг англи ч юм уу солонгос хэлтэй байж ижил мэдээлэл авах. Гэхдээ манай монголчууд өөрсдөө нөгөө 13:45 руу залгаад тий. 13:45 залгаад 7-г дараад 0-ыг дарах юм бол монгол хэл гэдэг аахгүй юу? Тий. Од 7 байлуу, чат 7 байлуу. Тэг залгадаг тий. 7-г дараад одыг дараад 0-ыг дардаг аха. Тий нөх хэлгүй хүмүүс болохоор 7-0-ыг ойлгочихд юм шиг байна. Од гэм үү чагтыг ерөөс ойлгодгүй өнгөрд юм шиг байна. Болохгүй бол ямар ч хамаагууд нь товчлуурын дарцаад монгол гээл хашгичаад байгаад. За сүүлийн асуулт маань оюутнуудтай холбоотой. D2 визээс D10 виз рүү ерөнхийдөө шилждэг штэ тий. Ажил хайх виз рүүгээд миний мэдээлэлээр бол 2 жилийн хугацаатай. Тэгээд 4 удаа сунгагддаг гэж ойлгодог. Тэгээд за яг энэ мэдээллийг оюутнуудад цуглуулад материалаа бүрдүүлээд энэ виз рүү шилжүүлчлээ гэж бодоход ажлаа ерөнхийдөө хаанаас яаж хайх бол за миний мэдээр болохоор хот бүр тийм ажил олгох одоо өдөрлөг гэдэг юм уу? Нэг компаниуд цуглаад тийм юм хийд юм шиг байлээ. Эннээс өөр нь яаж юу н ажиллаа хайдаг бол зөвлөгөө өгвөл орон нутгийн хувьд гэх юм бол тэр өдөрлөгт очсон гэсэн бид нарыг авах магадлал өндөр биш шүү дээ. Ер нь бол байд хүн гэсэн маш том басга байгаа. Тэгээд жилд нэг удаа Котрагийн вэгүүгийн тагнамэ гэж яддаг шүү дээ. Вэгүүгийн UX тагнамэ гэж явдаг аахгүй QX дээр бол тий. Тэр яг ингээд яг гадаад оюутнуудын төлөө хийж байгаа хамгийн том ажлын байрны үзэсгэлэн баггүй юу? Тэр ихэвчлэн 10 сард болдог хаа. Тэр үед нэг болдог байгаа. За тэгээд тэрнээс гадна яг бод дээр очиж шууд мянжаа бүгдэг газар гэх юм бол тэр байгаа. Эсвэл миний хувьд гэх юм бол ихэнх хүмүүс жилд нэг удаа болдог юм хизээ үлээгөө сонгодог тийм биз дээ. Вебсайтууд гэдэг шүү дээ. Ажлын байрны вебсайтууд. Одоо жишээлх юм бол Worknet, Saramin, Job Korea гэх янз янзын хэдэн газрууд байгаа. Тэдгээр газруудаас мэдээлэл авч болно. Бас дээрээс нь юу бас гэдэг Seoul Global Tube-ийн homepage бас ажлын байрны мэдээлэлүүд байдаг аа. За хамгийн ойрхон гэх юм бол өөрийнхөө сургуулиагаа зү. Өөрийнхөө сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан хэлцсэн газар байгаа шүү дээ. Тэр газартаа бас хандах хэрэгтэй. Тийш очоод яах вэ, ийх вэ, би ингээ ажил дормоор солонгост ажил дормоор байна энэ төр гэдэг. Тэгэх юм бол тэднээс ажилтнууд нь таны өмнөөс ер нь бол оюутнуудын өмнөөс ер нь мэдээлэл авч явах үүрэгтэй байдаг. Тэрийг бас хүмүүс мэдгүй юм байлээ. Яас дээрээс нь манай бакалаврын хүүхдүүдийн хувьд боломж маш өргөн байдаг. Юу гэхдээ байгаа юм бэ гэхээр Chiop Jiwon Center гэж байна. Зөв дотор ч ажлын байр холбоотой. Тэр Chiop Jiwon Center руу очих юм бол ажилд орох холбоотой бүх л мэдээллүүдийг та нарт хэлж өгдөг байгаа. Бас тэр Moim Yanjab гэж бас ярьдаг байгаа. Moim Yanjab ажилд орох тийм явдлага ахгүй юу? Тест хийдэг. Яаж өөрийгөө авч явах вэ гэхэд бүгдийг үнгүй хийж өгдөг. Та нарын сургалтын төлбөрт чинь тэр бүгд чинь багтсан байгаа. Тийм их Punjab клиник янз янзын гой боломжууд бакалаврын хүүхдүүд маш олон байдаг. Тэр сургуулиуд тийм гоё юм байдгийг бакалаврын оюутнууд мэддгүй юм байлээ. Ерөөсөө мэддгүй байх гэж бодож байна. Сонсож байгаагүй мэн. Бакалаврынхаа арубайт хийхэд айгуу давгүй гэж магадгүй. Ер нь бол сургууль дээр очиод зөвхөн сургуулийнхаа хичээлийг сонсоод харсна гэдэг бол аюу хэцүү байхгүй юу? Миний бодлоор аюу хэмжээтэй зүйл. Яа тэгэхээр би өөрөө оюутан байхдаа хизээч тийм оюутан байгаагүй. Би сургуулийнхаа бүхэл авч болох бүхэл юмыг би өөртөө нааж гарсан хүн болохоор нөгөө бакалаврт байхдаа би яаж өөрийгөө бие авч авах вэ? Яаж одоо шүүгчдийн өмнө өөрийгөө илэрхийлэх вэ? Зөв илэрхийлэх вэ? Тэр нөгөө 90-аар ярьдээ шүү дээ. CV-гээ хэрхэн хийх вэ гэдгийг кемпс эндэрт нь 7-8 удаа явсан байхгүй юу? Сургуулиас өнгөө авахаар ингээд тийш цөлчдөг байхгүй юу? Тэр нь тэгээ дандаа болдог. Тэгээ би ер нь сургуулиас авах хэрэгтэй юмнууд илүү даван биелүүлж авсан. Би бас оюутны байранд би төлбөр төлж байгаагүй ч юм уу тий. Тэгээ ерөнхийдөө би сургуулиас их боломж хайсан. Гэтэ манай оюутнуудын бас нэг хэцүү гэж мэдэхгүй болоо тийм юм шиг лээ. Сургуулиас авч болох зүйл аюу олон байдгийг мэддгүй юм байлээ. Ер нь хараад байхад тийм сургуулийн гадуур ажлыг хайдаг. Тэр аюу буруу байхгүй юу? Тийм байна. Ер нь миний зүгээр ажиллаж байгаагаар бол жишээ номын сан гэхэд оюутнууд сууж идэг байхгүй юу?
Аха. Оюутнууд бол яг солонгос оюутнууд л юм шиг байгаа. Тэгэл бодвол цагийн ажил нь л байх гэж байна. Одоо нөгөө юу гэдэг оюутнууд номоо өгөх, авах юм уу, асууж авах юм дээр л зүгээр сууж яадаг. Эдийн засгийн сургуулийн тэр нэг давхрын одоо туслах багш гэдэг дээ шүү дээ. Тэд нар болохоор өөрсдөө магистрийн оюутнууд гэж байгаа байхгүй бас солонгос. Тэгээ хажуугаар нь байнгын тэд диплома бичингээ байнгын суугаад бас бид нар зөвлөгөө мэдээлэлгөө байж идэг. Иймэрхүү ч юм уу дотоод их ажлууд байт юм шиг үлээ. Тийм. Би бас сургуулийн юу штэ чөөгөө штэ бас тагшихаан дор эдээ штэ. Аха. Одоо ч гэсэн би байж л байгаа. Асаа тэгээ бакалаврын оюутнуудын шалгалтыг нь авчаад шалгалтыг авсныхаа дараа би үнэлгээг нь тавьчаад тэгээ багштай өгдөг. Excel дээр бүгдийг ингээд оноог нь өгөөд тиймэрхүү ажил хийдэг аахгүй юу би бас. Тэгээд ингээ харахад манай монголчууд өөртөө одоо өөр хэм би энийг хийж чаддаг гэж бодоод гадуур гарч одоо цэвэрлэг гэдэг ч юм уу тиймэрхүү цагийн ажил хийгээд ахдаг байгаа. Яг ингээ харах юм бол танаа одоо ямар нэгэн сургуулиудын дотор гадаад нөгөө оногийн юуг нь эсвэл бүгжээгийн юуг нь хоёр газар байгаа штэ. Тэр газар гадаад хүүхд авдаг юу байдаг шанс байдаг байгаа. Тэгээ өөрийнхөө бас нөгөө юу дотор байр руу очиж нэг үзэх хэрэгтэй. Ер нь ингээ хайх хэрэгтэй. Би ер нь хайж үзэх хэрэгтэй байна. Боломжууд ер нь байдаг. Тэгээ тэр боломж чинь ямар тохиолдолд ирд юм бэ гэхээр хиллээ гайгүй болгоцсон тохиолдолд очтیں۔ Тэгэхээр ингээд манай монголчуудыг би ингээ хараад байгаа оогийн юмсуудын ажиллаж байгаа хүмүүсийг харахад маргааш шалгалттай гэдэг байгаа байхгүй юу хөрхий. Тэгсэн мэж өнөөдөр ИСА хийгээд яваад байгаа байхгүй юу. ИСА ч юм уу тэг хизээ дуусгах мэддэхгүй тийм яг мөнгө хэрэгтэй л дээ хүнд мөнгө хэрэгтэй. Гэхдээ сурах гэж ирсэн бол яг суурсан шиг сурах хэрэгтэй. Ямар нэгэн байна. Тэгээ сургууль дотор ажил хийх юм бол илүү амар идэх байдаг. Хичээл хийхин төвшөөрдөг байхгүй ажил хийж байгаа тохиолдолд. Аха. Сургууль. Тэгэхгүй тэгээд цагийн ажил ганц хийгээд. Тэгээ яг үнийг 2 өдөр ажиллахад ч гэсэн болох юм байхад чи манай монголчууд хитрхи бас ухамсартай гэх юм уу. Гэрлүүгээ мөнгө явуулна ч тийм үү Монгол руу мөнгө явуулна гэдэг тиймэрхүү бас айгүй бас хэцүү кейсүүд зөндөө байдаг. Тэгээ энэ чинь нөгөө тангийн жог гэж ярьдаг шүү дээ. Гүр дүрийн гэр бүлдээ тусаад урт хугацаагаар юмыг хөх юм бол тэр 4-5 удаа ИСА яваад 3-4 удаа арбайт хийхээсээ илүү 7 нэг удаа яг үнэхээр ИСА хийхэд 1-7 хоногт амьдарч штэ. Аха. Тэр зардлыг болно. 7 удаа арбайт чанартай хийгээ үлдсэн 6 сургууль дээрээ байгаад амралтаараа хүснээр ажлыг хоош тийм биз дээ. Юунда тэгэж яарад юунда их мөнгө аваад тэгээд яг гол зорилгоо биелүүлж байдаг. Манай Монгол оюутнуудын хувьд гэх юм бол тэр удаа ирж гэнээс 17-8 тад их ирж гэн. Тэгээд нийгэм хитрхи таастай. Бакалавр ДТ-ийг аваад 2 жил болж Монгол руугаа явахгүй гэсэн хүмүүс зөндөө байдаг. Тэрнээс болж айгүй хурдан харалж байгаа хүмүүс байдаг. Хэрвээ 4 жилийн хугацаанд хүн шиг ажиллаад хүн шиг амжаараа хичээлээ хийгээд тгээ явсан бол ДТ-нд битгийл ажилд орох магадлал зөндөө байдаг. Тэгэхээр маргааштай нэг яаралгүйгээр тэгээд амьдрал зүгээр юм болов уу гэж би ер нь хэлхийг хүсэж байна. Яг үнэн. Яг бүгд гихгүй ч гэсэн хандлага нь яг тийм байгаа тий. Мөнгө явуулчихъя гээл тэтгэлгээр биш юм уу өөрхөд төлбөрийг хийхэд бол нэг хэдэн удаа ажиллаа. За өсрөө нэг сар ажиллаад бол олчихно. Өрөөний хэлдгээр 7 хоногт нэг ажиллах бол ажиллаад зардлаа олчихно. А гэтэл илүү ажиллаа шөнө өрөө хүртэл ажиллаад Монгол руу нэг ээж авруугаа мөнгө явуулчихъя гээл яг л нөгөө нэмэлт хариуцлага хүлээгээд байдаг л ч үнэн л тийм. Тийм яг ойлгочтой. Гэхдээ тэр чинь өнөөдөр маргааштай яг сайхан олон жилийн дараа бодох юм бол айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр би чанартай оюутан хараагүй айгүй утсан гэх юм уу? Миний бакалаврын яг мистер байгаа л та би бүгдийг тэгэж хэлээгүй. Тэгэхээр би бакалавртаа би өөрөө амьдралаа би хичээл зориулсан болохоор ч би ингээ хаа манай бакалаврын оюутнуудын одоо адгийн найзынхаа ингээ мэдэх ёстой сургуулийнхаа талаар сайн хүртэл мэддэг хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? Хичээлээ аваад эрсдээ бүртгүүлж бушуухан явж арбайттай явж юм уу? Иймэрхүү хандлага айгүй харамсалтай санагддаг. Яг чанартай бакалаврын оюутны хараагүй айгүй үзэж байгаа. Наашаа ирэх гэж байгаа бас оюутнууд нэлээх байгаа хаа хүүхдүүд тэн дээр бас нэлээ юм бодоорой энгийн зүйл юм шиг сонсогдож байгаа хэрнээ яг бодит байдал бас юм байгаа шүү. Эренгүүтээ нөгөө ажил хийн төлбөрөө олно, хоол ундаа олно гэж амар их бодож байгаа оюутнууд бас их байгаа байх.
Тэглээгээд саяын хэлдэг зүйлүүдийг нэлээд сайн бодолцоорой гэж хэлмээр байна. Яг түрүүний хэлдэг тэр нөө ажлыг дагаад стресс бас их гарч ирдэг. Тэгээд нөгөө сэтгэл санааны хямралд орох юм хичээл ном, ажил, стресс гэдэг аюу хүнд байдалд ордог байхгүй юу. Тэгэхээр саяын хэлсэн шиг нөгөө бод галын хэлсэн шиг хичээлдээ илүү их анхаараад за 7 хоногт ганцхан ажиллаад ч юм яг сурсан шиг сураасай гэж бас хэлмээр байна. Тэгэх юм бол ер нь бол ажил D10 гэж хоёр жилийн дотор өрөөлгөө гарсан. Тэгээд манай монголчуудыг би бас ингээ яна уучлаарай. Нэг зүйл яг хэлье гэж бодож исэн зүйл юу юм бэ гэхээр манай монголчууд сайн дурын ажил хийх оролцдог байгаа. Манай монголчууд мэдээж итгэвтэй. Тэгтээ сайн дурын ажилд орсон ч гэсэн хин нэгний доор одоо Солонгос дахь монголчуудын холбоо зөндөө байгаа. Гэхдээ зөвхөн тэр гишүүн гэж аваад цагаа ингэж аягүй хүрдэг тохиол зөндөө байдаг. Мэдээж яг хав тэрнийгээр дамжуул зөндөө олон юм суралцж байгаа нь үнэн ч гэсэн үнээр ингэ сайн дурын ажил хийхийг хүсэх юм бол танд хэрэгтэй сайн дурын ажил хийгээсэй гэж би хэлмээр байгаа байхгүй юу. Тэр нь юу юм бэ гэхээр оюутан байх юм бол оюутан та бакалаврын оюутан байгаа тохиолдолд заавалчгүй төгсгөөсөө өмнө 20 цаг эсвэл 30 цагийн турш нийгмийн ажил хийсэн байх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ цагийг тань өгдөг 1366-гийн цагийг өгдөг тийм байгууллага сайн дурын ажил хийгээсэй. Сайн дурын ажил хийж гинэ гэд сэтгэлийн хөөрлөөр эсвэл таньдаг ах маань тэгсэн гэж очиод ажлыг хийж өгöd байх юм бол нэгдүгээр таны цагчин үнд явагдана. Хоёрдугаарт тэр холбоонууд монгол хүн таны ажлын одоо юу гэдэг үнэлгээг ч өгөхгүй. Ядаж зардлыг ч өгөхгүй явуулах тохиол зөндөө байгаа. Хурж ирсэн зард. Авах шаардлага яг тэр нь ч гэсэн хамаагүй зүгээрээ би надад цаг зөндөө байна гэд хэлжиж магадгүй л дээ. Хамаагүй энийг орохгүй. Гэхдээ юу гэдэг танд хэрэгтэй зүйлийг би хийгээсэй гэж бодоод байгаа байхгүй юу? Ямар нэгэн солонгосын зөндөө олон одоо байгууллагууд зөндөө байгаа шүү дээ. Тиймэрхүү байгууллагад сайн дурын ажилд очиод тэр байгууллагаас энэ хүн сайн дурын ажиллагаанд орсон үнэн гэсэн батламж авчдаг, үнэлэмж авчдаг. Тэр чинь D10-ийг ч сунгахад голд ордог зүйлүүдийн нэг болт юм шүү гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Олон холбоонууд байгаа. Тэр холбоонуудаа сайн судлаад миний үнэтэй цагийг яаж эднэр хануу гэдгийг сайн яагаад сэтгэлийн бол миний найз, миний ах, миний тэр гэж хамтгаас илүү энэ оронд чинь цагийн үнэлэмж маш чухал штеп. Тэгснээр өөрийнхөө тэр алт шиг цагийг хин нэгэнд зүгээр өгөөд нөгөө хүн нь дээшээ том болдог. Тийм одоо ерөнхийдөө бүтцүүд харагдаад байдаг байхгүй юу? Ингээ хараад байхад тийм зүйлүүдээс өөрийгөө сэргийлэхийн тулд аягүй сайн бодох хэрэгтэй. Аягүй сайн сэтгэлийн монгол хүнийг үндэггүй за ямар хамаатай хитгэн цаг штэ гэхээсээ илүү энийг хийсэн дараа би юу сурах вэ? Энэс миний ирээдүйд энэ ямар хэрэгтэй ах вэ? Нөгөө манай сургуульч 30 цагийг нэхэд байсан штэ. Энэ надад 30 цаг нөх юм болов гэд сайн бодолцох хэрэгтэй. Зүгээр хасаад өөрийнхөө хайрын өдрийг ингээд яагаад ханаад аюу хэцүү санагддаг байхгүй юу? Тэгээд тийм болохоор би өөрөө холбоо бос авахгүй юу? Тэгээд монголчууд дундаа монголчуудын холбоонд ерөөсөө элсдэггүй ганц шалтгаан нь энэ ахгүй юу? Манай монголчууд ерөөсөө монгол хүнийг үнэлдэггүй болохоор би тийшээ очиод ямар ч хэрэггүй байдаг гэх юм уу? Миний хувьд би өөрөө мэдэрсэн учраас би өөрөө холбоонд байж үзсэн, байгууллагын байж үзсэн, төрийн бас байгууллагын төлөөлөлд дүгнэлт юу юм бэ гэхээр монгол хүмүүс монгол хүнээ үнэлдэг юм байна. Тийм ч хайрын цаг, алчит цагаа би үрээд шаардлага байхгүй юм байна. Ядаж нэг батламж өгчдөг. Тийм болохоор би ингээд бас айгүй шүүмжлдэг зүйл нь юу юм бэ гэхээр яг ингээд зөрөгтэй хэлчихээ смог ч юм уу янз янз харахад Солонгос дахь Монгол оюутны холбоо юм болвол том одоо үйл ажиллагаа байгуул хийгээд тэглээгээд одоо энэ онц сурсан мундаг сурсан хүмүүс байгаа штэ. Тэдгээр хүмүүсийг шигшиж аваад тэр хүүхдүүдтэй Солонгос Монгол улсын холбоо Солонгос улс дахь Монгол оюутны холбооноос энэ хүүхдийн үнээр ингээд 4 жилийн турш мундаг байсан учраас одоо батламж олгоочд юм уу? Ийм батламж тэрврүүлээд дипломтаа тэрврүүлээд Монгол руу явуулах юм бол Монгол байгаа янз янзын Солонгос байгууллага ч юм уу Солонгос холбоотой байгууллага тэр хүүхдийг бусад хүүхдээс илүү өөрөөр харах жишээ нь тий.
ядаж нэг батламж олгоод явуулцдаг ч юм уу. Ядаж нэг энэ хүүхдийн 4 жилийн юг энд байгаа оюутны тэр юу төлөөлөл гэсэн үг шүү дээ. Оюутны холбооны төлөөлөл гэсэн хүний үнэмжийг нь илүү сайн үнэлүүлэх нь ганц шиг цаас хэвлээ явуулцдаг. Мэдээж тэр үн цэнтэй байх хэвээр тий. Тэрний бол тэр оюутан үнэхээр сайн хичээлээ хийсэн байх хэвээр ч тийм үү. Тэгэх юм бол хүний амьдралд ядаж тусалж чадах зүйл байхгүй юу? Тийм хийж чадах байр суурь байгаа юм байж зарим нэг холбоонууд ерөөсөө хийдэггүй байхгүй юу. Тийм болохоор бид ордоггүй байхгүй юу. Ингээ хэлэх юм бодоод тийм. Тэгээд минийх ерөнхийдөө амьдрал ядаж ганц ч гэсэн тус болохоор зүйлийг хийдэг байгаасай энэ эдгээр холбоодууд маань тэгээ жоохон ив түнжинтэй байгаасай гэсэн бодлоод их төрдөг. Юугаач мэдгүй хүмүүс Монгол Солонгос хүрж ирээд холбоонуудад аягүй хурдан хэлцдэг. Найзуудынхаа юугаар ч юм уу тий ах хичээлийнхаа мэдээлэлээр ч юм уу тийм сайн байхын тулд тий хүүхдүүд хийдэг. Ихтэй байх чухал. Ихтэй байх үнэхээр чухал. Гэхдээ сурсан зүйл байх хэрэгтэй. Авсан зүйл зээлээ сурсан зүйл байх хэрэгтэй. Өдөржингөө гадаа зогсоод сандал ширээ зөөгөөд байх юм тэр сураад авах зүйл юу вэ? Тийм биз дээ. Жишээлбэл шүү дээ. Яг үнэ хэлэхэд. Тийм би тэгэж хэлмээрээ. Яг үнэ би ч гэсэн санал нэг байна. Яг энэ сайн дурын ажилтай холбоотой асуудлаар би бас нэг подкаст сонсч ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь тухайн хөлт болохоор айгүйх сайн дурын ажил хийдэг. Тэгтээ яг өөр шигтэй хариулт хэлж ирсэн байхгүй юу? Яадгүй гэхээр би бол ингээд өөрийн гэсэн чадварлаг нэг хувь хүн бие хүн байгаа. Тэгэхээр би өөрийнхөө мэдж байгаа үн цэнтэй зүйлээ тэр байгууллагатай хуваалцах гэж очиж байгаа учраас надад тодорхой хэмжээний хөлс өгөх ёстой. Одоо юу гэдэг унааны мөнгө юм уу эсвэл цагийн нэг 5,000 ч үгүй юм үнэлээд өгөх ёстой. Тийм газар л би очдөг. Яг түрүүний хэлсэн батламж бас өгдөг газар очдөг гэж байгаа байхгүй юу? Хүүхэд өөжид тэгвэл сайн дурын ажил хийгээгүй юм шүү дээ. Мөнгө авсан юм бол гэдэг зүйл биш нөө. Хүний анхдагч хэрэгцээ болох тэр ядаж унааны мөнгөтэй тэр ч гэсэн хүн юм чинь өөрөө нөгөө хэ зөрчүүлээд иж болохгүй шүү дээ. Тэ өөр нэг газар очиод нэг хүүхдийн эрхийн чиглэлээр ч юм уу ажиллах чаад өөрийнх нь эрх зөрчигдөөд иж болохгүй. Тэгэхээр сайн дурын ажил гэхдээ дандаа тиймэрхүү газруудад очдог болсон гэж хэлсэн. Дээрээс нь Монголд бас нэг багаар тийм зүйл рүү шилжиж байгаа юм гинэ. Одоо юу гэдэг ядаж нэг цайных нь мөнгийг өгчдөг, унааных нь мөнгийг өгчдөг, батламж өгдөг тийм болж байгаа гэсэн ямар ч гэсэн. Тэгэхээр энэ дээр бас анхаарч байгаа зүйлүүдийн нэг байх. Энэ байгаа холбоодууд маань бол тэг анхаарахаа гэж ярьж байгаа сонсож өс сансандаа ярьсан зүйл биш. Тийм биш. Тэгээд яг сая үгэн дээр чи бас хэлчих жоохон подкаст уншижээвэл бас уучлаарай. Гэхдээ бас хэлмээр бас асуумаар зүйлүүд байгаа учраас монголчууд маань нэг ингэдэж шít. Нэгэнд нь нэг сайн санаад үг хэлчингүүд нэг айгу муухайгаар хүлээж авдаг. Өө энэ адилхан монгол үжээ тэгээд тэгсээр нэ гадаадуудыг харахаар нэг нэгнээ дэмжиж айгу гоё явдаг. Тэгэхээр айгуу гоё юмыг гоёор хүлээж аваад нэг нэгнээ дэмждэг, буруу муухай сандаг биш те. Ажил хийхдээ ч гэсэн өө нэг солонгос хэлээр надаас жоох илүү юм шиг байна. Энийг ажилуулахгүй байх юмсан. Эсвэл энэ нэг муу юм байна. Муу байсан байж яагаад сайжирч гэдэг юм нэг иймэрхүү хандлага ажиглагдаг байхгүй юу? Яг над дээр биш ч гэсэн ер нь нэг монгол хүмүүс нэг тэгчгээд байдаг. Ажил хийж явах төвшөндөө ч юм уу. Тэгэхээр нэг хандлагуудаас болоос адилхан л монгол хүмүүс бүр бид нар айгуу цөөхөлнө штэ те. Хүн саяулаа юм чинь нэг нэгнээ айгүй гоё дэмжиэд гадаад оронд амьдарч байгаа юм чинь бүх зүйл дээрээ дэмжиэд явъя. Саяхан хэлсэн саналуудыг ч гэсэн нэг муухайгаар хүлээж авахгүй те. Өө нэрээ бид нар энэ дээр анхаарчвал зүгээр юм байна гэж хүлээж аваасай гэж чинь. Харин би болохоор яг энэ би чинь бас 10 жил болсон гэдэг чинь бас яг зарим нэг хүмүүсийн хажууд бага жил болсон байж магадгүй ч гэсэн яг би өөрөө энд бакалавраар байж үзсэн хүүхдийн ээж одоо хүүхд төсөж байгаа хүнээс байж үзсэн. Бас дээрээс нь одоо нийгэмд ч гэсэн ажил хийж үзсэн. Иймэрхүү олон зүйлүүд би зүгээр бодож байгаад энийг яриаг яг миний туршлагаас одоо үнэлсэн одоо туршлага гэсэн зүйл шүү дээ энэ чинь. Туршлага бол нь ер нь нэг хүүхний туршлагачсан яг л туулаад өнгөрсөн болох бодит үнэнтэй жоохон ойролцоо байх юм болов уу гэж хувьдаа бодож байна. Дөнгөж ирж байгаа хүмүүс маань бас сайн учрыг ойлгохгүй гэж магадгүй. Гэхдээ яг ингээд би өөрөө айгу тангee бас хараач гэж. Өөрөө айгу мэдж байгаа болохоор ингээд хэлж байгаа. Би ч бас холбоотой байсан. Би ч сайн дурын ажил зөндөө хийдэг байсан. Тэгээд ямар сайндаа өөрөө шинээр холбоо байгуулах хувьтэй. Гэхдээ би болохоор миний холбооныхон тухай жоохон ярих юм бол манай хотоо одоо Сөүл хотын захиргааны Сөүл хотын дэргэдэх Сөүл глобал төвийн 5 давхар албан ёсоор байртай байгаа. Үнэгүй байр авсан.
Манай холбоо болохоор зөвхөн монгол хүндлэггүйгээр дэлхийн 8 орны хүмүүстэй хамтарсан байгаа. Тэгээд соёл тавилтаа гэсэн утгаараа ерөнхийдөө ном зохиол бичиж байгаа. Тэгээд дээрээс нь юу яаж байгаа чэнэн гибүү гэж солонгосоор ярьдаг байгаа. Өөрийнх нь чадсан зүйлийг хүмүүст одоо түгээх одоо энд бол ном унших орж ирж байгаа. Яас дээр үнгүүгээр одоо хүн амьд хэрэгтэй шаардлагатай тохиолдолд зөвлөгөө орчуулгаас хийж өгч байгаа. Бас дээрээс нь нэг бууцны уулзалт гээл яваад байгаа штэ. Бас бооны хаахгүй юу? Бууц хийж байгаа. Өнөөдөртөө яг энэ сард энэ жилдээ Монгол бууцх юм бол дараа жилдээ Вьетнам ч юм уу, Хятад ч юм уу ингээд боломжтой байгаад байгаа байхгүй юу? Тэгээд бас дээрээс нь Хангаан дүрхтэй манай холбоос нэлээд бас гайгүй нэг толботой ажиллаж зорж байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар манай холбоотой манай том одоохондоо үйл ажиллагаа хийсэндээ байхгүй ч гэсэн тэрийг хийх юм бол тухайн хүнд ядаж нэг батламж өгөө явуулдаг. Тийм зүйл хичээж байгаа. Би өнөхөрч намайг зориод миний хэрэгэн танд байгаа хүмүүсийг би гомдоох юм ерөөсөө өгдөггүй. Нэг юм ч гэсэн илүү нэг чигээрээ байгаа өмөр санагддаг яг үнэ гэдэг. Тийм Монгол хүн гэлтгүүд нийт бүх гадаад хүмүүстэй зориулсан тийм үйл ажиллагаа явуулж байгаа. За. Оролцохыг хүсэх юм бол хүмүүс маань яаж холбогдох бол ер нь яг оролцвол яг юу хийх бол жишээ нь би ингээд яваачлаа гэж бодоход яг ингээд нөө банкийн үйл ажиллагаа бол байхгүй яг ингээд цаг баамдраад тогтцоолох шаардлагатай байдаг болохоор ер нь сартаа нэг удаа хийж байгаа. Буудаач дээр эсвэл янз янзын судалгааны ажиллаараас их болдог манайхаа. Тэгээд судалгааны ажлаа өнгөрсөн 2 сард би улсын хурлын танхимд бас өргөн барьсан гэх юм уу юу яадаг тамунатай холбоотойгоор. Тэгээд 5 сарын 19-нд ихний ээлжинд төлөвлөсөн нэг ажил байгаа. Тэр нь бүх гадаадд зориулсан солонгостой амжилттай ажилд холбоотой мэдээлэл өгөх байхгүй. Та надаас асуусан шүү дээ. Тэгээ энийг бүгдээр хийж өгнө. Тэгээ төрийн хаагч болсон бас дээрээс нь солонгосын Tegio буюу Samsung, Hyundai энэ амжилттайгаар ажилласан гадаад хүмүүс байгаа шүү дээ. Замуудны дээрээс стартап буюу энд яг өөрийн хувийн бизнесээ амжилттай эхэлж байгаа гадаад хүмүүсийг ураад тэдгээр хүмүүс лекц тавиулахыг ясчилж байгаа. За. 5 сарын 19 гэсэн үү? 5 сарын 19 хагас өдөр байгаа. Тэгээд Хангаан 30-нд хийхээр төлөвлөж байгаа юм бол Хангаан 30-нд тэгээд ерөнхийдөө хүн хэрэгтэй зүйлийг нь аюул хийж бодож байгаа. Тэгээд ер нь энд яг бай гэсэн хүмүүс, энд яг удаа гэсэн хүмүүсээр үзсэн тийм л үйл ажиллагааг хийх зорж байгаа да. Киризаби гэж байгаа. Ерөнхийдөө Киризаби гэдэг хөтөч гэх юм. Тэр талаараа энэ сарын 19-нд дамсаад хүний ламтараас далаад хүний дамжтай байрыг одоохондоо ярьж байгаа. Олон хүн байна. Зүг. Тэгээд угаасаа манай хатаа ихэд нийцэж жолоогүй болохоор багаар юм хийж байгаа. Хэрвээ энэ арга хэмжээнд дээр очихоор бол Facebook-ээр нь угаасаа дагаад мэдээлэл авах хэрэгтэй байна. Тийм эсвэл энэ юуных нь пэйж байгаа болов? Манайх байгаа Тарамжи гэдэг байгаа. Тарамжи. Тарамжи. Тэгвэл хоёлаа ингэв нөө подкаста дуусны дараа яг за энэ подкаст маань 27-ны өдөр цацагдах байхгүй юу? Өнгөрсөн байхаас 4 сарын 27-нд өнгөрөөгүй гэсэн үг. Холбооныхоо пэйжийг тэгээд түрүү нэг ажилд орохдоо холбоотой сайтууд хэлсэн шүү дээ. Гэх мэтлээ иймэрхүү мэдлийн чанартай юмнуудыг бичээд өгчих хүмүүс. Сонсолсныхаа дараа бичсэн байгаа чи ийм учиртай пэйжүүд юм байна гэдээ яг өөрөөсөө ороод явчих байх. За ерөнхийдөө яг нэг асуу гэсэн зүйлүүдээ ерөнхийдөө асуугаад болж байна. Сүүлийн эсрэгөө би нэг жоохон хувийн чанартай асуултууд асуу гэж бодож исэн байхгүй юу? Хүү олон ажлууд, дээрэс нь хажуугаар хичээл байна, тэгээд гэр бүл байна. Энэ олон зүйлийг амжуулаад явахын хажуугаар өөртөө ер нь хэрхэн цаг зав гаргадаг бол эмэгтэй хүний хувьд дээрс нь чөлөө цагаа ер нь хэрхэн өнгөрүүлдэг бол миний хувьд болохоор яг хичээлд явна, хүүхдээ харна, нэг амралтын өдрөөр ажиллаа хийн, тэгээд нөгөө Монголд байхдаа хийдэг байсан одоо явгаан алхалтч байд юм уу тэрийгээ ерөөхдөө хийхэ байцсан байхгүй юу. Тэгэхээр бүр их ажил хийдэг энэ хүн манаас яаж
Одоо өөртөө цаг зав гаргадаг бол тэрийг сонирхмаар санагдсан. Би өөртөө цаг гаргахаа бодож үзсэн шүү дээ. Багт нэг хон үзэл. Би яг үнэхээр өөртөө цаг гаргахтаа амар муу хүний нэг л дээ. Би босод эмгтээчүүд чи сармоос хөмсөг одоо юу вэ? Хумс мом гэдэг тийм юм байдаг шүү дээ. Надад ерөөс тийм. Тэгээ 2 удаа үсэнд орж үсээ тайруулах миний одоо гоо сайханд анхаарсан хамгийн бест зүйл. Тийм жилдээ 2 удаа орол хийх юм. Ер нь 1 удаа л ордог ах уу. Тэгээд би зүгээр нөгөө жингээ барихын тулд ганц хийдэг зүйл алхах юм уу та. Тийм гэрээсээ хүчээхээс өмнө 2-3 бодлын өмнө буучдаг. Метроны бодол тааштай. Тэгээд хоног 2 удаа төрсөн тэгээд их буудаг байгаа. Тэгээд өдөрт ер нь яаж хийж байгаа 1000-аас дээш атахгүй хичээдэг. Бүр яаж хийж байгаа. Тийм халтаад тоолж явдаг гэсэн үг шүү дээ. Тэгээд гадуур явахтаа болохоор юм идэх юмдаа нэлээд анхаардаг. Гаацтай ундаа уудахгүй ч юм уу, сүтээ кофе уудахгүй. Тэгээ арх савтуурууд ундаа бараг хэрэгэлдэггүй гэх мэттэй. Тэгээд миний яг өөртөө хийж чадах ганц 2хан зүйл нь гэдэг маань нэг нь алхалт нөгөөх нь болохоор идж явах юм лага байхгүй юу? Зав гаргаал даал руу гүгээд тэгмээр л яг үнийг хэлдэг. Болуулаа болон цаг гаргаад дуртай юмнуудаа хийвэл те. Бас фитнес дуртай юм болов уу гэж бодсон. Би бас фитнестэй байсан 2 жилийн турш. Тэгээд өөрийгөө яг тухайн үедээ нэг юу гэлээ улсын өмнөөс тэмцээнд оролцож байгаа юм шиг мэдэр төрдөг байсан. Би бүр яах гэж юм мэддэггүй. Гэхдээ хийх ёстой зүйл байсан. Тэгээд ер нь айгуу дуртай байсан да. Дааж одоо хийх гэсэн ч боломж авахгүй. Ер нь фитнес явдаг боломжтой хүмүүсийг харахад тэр хүмүүс айгуу гой санагддаг. Энэ фитнес яваа нь өөртөө цаг гаргана гэдэг чинь тансаг хэрэглээ болоо явчихж байгаа байхгүй миний хувьд. Өөртөө цаг гаргах гэдэг бол тансаг хэрэглээ гэж би боддог. Нэгдүгээр зэрэглэлийн зашиг бодлоор өөрчлөж байгаагаас илүү тансаг хэрэглээ. Гэрлүүгөө харахаас өмнө 2-3 метроны буудлаар наан буугаад 7 хоногт нэг алхацдаг гэдэг чинь тий. Тийм. Гоо бол айгуу таргалчих гад байна уу угаасаа. Сүүлд 2 асуултаа асууя. Хэрвээ нууц иш бол таны цаашдын зорилго чинь яг юу байгаа бол магадгүй бүр зорилгоо хэлсэн ч болно. Эсвэл ойрын зорилгоо ч юм уу 5-10 жил. Миний ойрын зорилго яг би яг 10 жилийн дараа гэсэн зүйл ер нь би гэдэг хүн зүгээр надад мөнгө бол нэг чухал биш эдгээ ер нь бол мөнгө зүгээр л өлсөж өгөхгүй л байхад болоо зүгээр миний хувьд. Яг анхны хэрэгтэйгээ би хандах юм бол би ерөөс мөнгө төгрөнд нэг санаа зовдөг хүн бол биш болох юм болдгоороо л болно. Угаасаа ингэж амьдарч байхад энэтэй чинь дагалдаж мөнгө ирнэ аз ирнэ шүү дээ. Тийм болохоор би мөнгөнд нэг төртөө анхаарч чаддаггүй. Хүн болгон одоо жишээлбэл машинтай багтаж тийм үү ийм ойлголтол байдаг. Би бол машингүй байсан ч аз жаргалтай амьддаг хүний нэг ахгүй юу? Ерөнхийдөө машинтай биш юм байж. Ер нь одоо би яг нийгэмд хэрэгтэй, хүнд хэрэгтэй зүйлийг амар хийх хичээдэг байгаа. Хүн чиглэлээ зүгээр энэс аяг кайф авдаг. Яг солонгос хүнтэй гэрдэг болсон Монгол эмэгтэйчүүд болон гадаад эмэгтэйчүүдийн дуу хоолой болтыг ер нь хичээж байгаа. Тэгээд хамгийн ойрын зорилго нь бол эх оны 2 сард байгаа. Би англи хэлэндээ нэг сайн биш. Яг үнийг хэлэхэд дундаас жоохон дээгүүр гэхдээ нэг ер нь биш байгаа. Тэгээ би англиныхаа оноог яаж хийж байгаа зав гаргаж байгаа оноотой болмоор байгаа. IELTS 8 ч юм уу. Энэ бол миний онцлогоо дэмжиг байгаа. Яах юм байгаа хөрх юмтай. Тэгээ ер нь сурахыг амар хүсдэг. Тэгээд хүмүүс тэгж ярьдээ шүү дээ. Би 40 настай тэгмээр нэгмээр надад бол би зүгээр 40 нас хэрэг хүрэх юм бол дэлхийн 3-аас 5 орны хэлээр бүр аягүй сайн ярьдаг болмоор байгаа байхгүй юу? Тийм 5 жил нэг хэлээр гараасаа гаргамаар өнгөрсөн хугацаанд би аягүй завгүй амьд аягүй зөө байсан надад. Солонгос илүү төлөхгүй хэрэглэхээс өөр аргагүй байсан. Гэхдээ тухайн үед би жоохон залууч ээж бас төлөхгүй ч ээж. Одоо би мэдсэн учраас
энэ 3-5 жил англи хэлэндээ сайн бол дараагийн 5 жилд одоо юу гэдэг 3 дахь 4 дахь жил гээд яв тийм үү гэсэн зорилго юмдаа тавьсан. Тийм ер нь хэллийг ер нь амар сурмаар байдаг. Хэлийг сурахын тулд бүхэл бүтэн одоо хорвоо ертөнц дахиж нээгдэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг болохоор энэ бол миний зорилго, би олон хэлтэй болохыг хүсдэг. Яг үнэн. Хоёул яг сонсоод исэн чинь сүүлийн хэлсэн зорилго чинь минийхтээс айгүй нийцээд байна. Би бас хэл сурах амар дуртай. Би бас яг англи хэлтэй тийм сайн биш. Тэгээ айгүй ойрын хугацаанд бас зорилго тавьсан байгаа байхгүй юу? Ерөнхийдөө сайн хэлсэн хугацаатай ч нэлийн дөхүү. Тэгээ тэрнээс өмнө яг үнийг хэлэхэд нөгөө Токио оноогоо штэ. Тэрнээ тултал 6 оноо аваагүй байгаа байхгүй юу? Тэг авчаад тэрний ар дээр үргэлжлүүлээ шууд англи хэлээд автна гэсэн бодолтой байгаа. Яг тэр Монголд айгүй хийж ягаад энд ирсэн ч ерөөсөө баг таг мартцсан сонсоод ойлгох тэрний ярьж чадхаа яцсан. Тэгэхээр одоо сайн бэлдэж байгаад бас яг IELTS топ биш бүр яг IELTS бэлдэнэ гэсэн зорилготой байгаа байхгүй юу. Тэгэхээр чигсэн ингээд яг бид хоёр шиг өөрөө оюутнууд ч гэсэн нэлээд бэлдэж байгаа байх. Тэгэхээр тавьсан зорилгодоо айгүй үнэнч байгаад тэгээ тэрийгэ биелүүлэхийн төлөө хичээгээрээ ялангуяа маш олон хэл сураарай. Хэл сурснаас айгүйх боломж нэгддэг шүү те. Солонгос хэлсэн сурснаар ямар боломж нэгдэг вэ гэдгийг бас бод галаас манаас харж болох байхаа гэж хэлмээрээ. Энэ сүүлийн асуулт маань ерөнхийдөө сонсож байгаа хүмүүстээ зориулаад за мөн өнгөрсөн хугацаанд яг өөрийн чинь дагаад мэдээлэл авдаг хүмүүстээ зориулаад ер нь хэлэх зүйл яг юу вэ? За нэг юм хэлчих юмсан даа гэж бодож исэн зүйл ч юм уу? Эсвэл одоо өөрийн гэсэн хүсэж байгаа нэг амжилтандаа хүрэхийн тулд хүмүүс яг юу хийгээсэ гэж зөвлөмөр байна. Хувийн зөвлөгөө талаас өгвөл. Яг намайг дагдаг хүмүүс гэхээр би ер нь намайг дагдаг хүмүүсийг би хувьдаа боддог байхгүй. Эхлээд юуны өмнө аягүй баярлаа гэж мэдээж боддог. Маш их баярлалаа таалал. Тэгээд яг би зарим нэг хүмүүс таалагддаг ч жолон таалагдахгүй ч байж болно. Гэхдээ таалагдахгүй байлаа гэж бодоход заавал чи надад таалагдахгүй байна гэдгийг муухайгаар илэрхийлэхгүйгээр жоохон соёлтой ч юм уу. Тиймэрхүү нэг сенс хэрэгтэй болов уу гэж боддог. Хүмүүсээ тэгээд би бол нүүр ном миний Facebook миний одоо орон зай гэсэн үг шүү дээ энэ бүхэн чинь. Энэ орон зайд би өөрөө хүснээрээ ерөнхийдөө юмаа хийж хүснээрээ байж болно. Тийм үү. Хүний эрхчлөө нөгөө хүний эрхчлөө хязгаарлагддаг шүү дээ. Гэхдээ би тэр хүний эрхчлөөнд хязгаарлаа тэр хүний аюулгүй байдал юу боддог санаанд нь маш юу гэдэг хэцүү зүйл өгөөгүйгээс нааш нэг айдаг хүнд итгий зүгээр хамчаа гэж ярьдээ шүү дээ. Одоо хүнд айгүй тийм муухайгаар үг хэлж хүнийг битгий дайрч давшиж байгаасай гэж хүмүүсээс ер нь хүсмээрээ. Тэгээ таалагдахгүй бол зүгээр хайчих хэрэгтэй. Ер нь тэгэж л хэлмээрээ. Тэгээс хүмүүсээс болж хитрхи стресстэй хүмүүсийг харахаараас айгуус өрөвдмөр санагддаг. Хайрын цаг, хайрын энерги авдаг гэх. Гэтэ ерөнхийдөө намайг дагдаг, намайг ер нь мэддэг хүмүүс миний зан характерыг мэддэг болохоор бас одоо харьцангуй гайгүй жигдэрсэн байгаа гэж би хувьдаа боддог. Тийм болохоор бас яг л намайг мэддэг хүмүүс ер нь гүжөөний одоо зүгээр бангийн л ер нь мэддэг юм шиг. Би ер нь Facebook-ээрээ хизээж худлаа юм ярихгүй. Худлаа одоо ямар нэг буруу мэдээлэл ерөөсөө оруулахыг ерөөсөө боддоггүй, хүсдэгчгүй байдаг. Тийм болохоор миний мэдээллүүд ерөнхийдөө нэлээд сайн бодсны гардгаа гэж ер нь хэлмээр байна. Бод галыг маань дагаж зөндөө олон мэдээлэл авдаг хүмүүсийн нэг бол би байгаа. Тэгээд энэ удаагийн ярилцлагыг авсандаа миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээ би яг одоо ямар мэдрэмж төрж ийн гэхээр нэгдүгээр хамгийн түрүүнд би энэ подкастыг хийж эхэлсэн нь ямар зөв юм хийж эхэлж вэ гэж бодогдчихээн. Би ингээл анх нэг хийж эхлэхдээ за ер нь яг бол хүмүүс хэрэг оролцох бол дээрс хүмүүс сонсох болов гэж бодож байснаа. За миний хүсэж байгаа хиймээр байгаа юм чинь хийя гэж утсан байхгүй юу. Тэгээ энэ дугаарыг хийсэн чинь бүр яг зөв юмаа хийж эхэлжээ. Эхэлсэн чинь болж гэдэг бодол үнэхээр их төрж ийн. Энэ дугаарт маань оролцсонд бүр маш их баярлалаа. Тэгэхээр ямар ч гэсэн мэдээллүүдээ нэгтгээд хоёулаа эдит байдлаар юугаа оруулаад өгчий төрөний ярьсан шигэ. Одоо пэйжүүд сайтууд байгаа штэ. Тэдрийг хүмүүстэй мэдээлэл олгоод өгчихье. За ерөнхийдөө бол юм байна. Тэгээд
Хүмүүстээ зориулаад өөр хэлэх үг байгаа лөө? Би бодохдоо Солонгос гэдэг орн байгаа зү. Энэ орн харьцангуй хөгжсөн орн. Энэ орн ингээ хүмүүс хүний хөдөлмөрийн үнэлтийг мэддэг хүмүүс гэж бодож байна. Тэгэхээр хүн маань энэ оронд өөрийнхөө одоо зорилго хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд бүгдээрээ маш хөдөлмөрлөж амьдарч байгааг би ойлгож байгаа, бас мэдээж мэдэрч байгаа шүү дээ. Гэхдээ анх эрэхтэй би сургуульд сурсан, анх эрэхтэй би ажил хийх гэж E9-оор ирсэн гэж байгаа бол тэр зорилгоо тууштай хийх хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө өөрийнхөө бодсон, хүссэн, зорьсон зүйлийг хизээд нэгт бодоод гэр бүлийнхэн чухал байсан ч гэсэн бид нар хичнээн амьдралын хэцүү энтер байсан ч гэсэн өөртөө илүү санаа зовдөг байгаасай гэж хэлмээрээ. Тэгэх юм бол өөртөө санаа зовх юм бол өөртөө илүү хөрөнгө оруулах юм бол өнөөдөр маргааш 100,000 вон, 80,000 вон чинь ирээдүйд одоо юу гэдэг юм хэрэгтэй зүйл болж хувирах юм болов уу гэж бодож байна. Өнөөдөр яг надад нэг болохгүй ч гэсэн өөрийнхөө төлөө хөрөнгө оруулах бодож ирээдүйд хөрөнгө оруулж байгаас ялгаагүй гэж би хувьдаа. Тийм учраас хичнээн ажлынх нь хэцүү байсан ч гэсэн өөрийнхөө нэг тавьсан зорилгоо ерөөсөө марталгүйгээр тэгээс эрүүл байх хэрэгтэй. Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Эрүүл биш ахын бол юу ч хийж чадахгүй. Би зөндөө оюутнуудыг ядраад бөөрийн дутагдлалд орж гин, уургийн дутагдлалд орсон байна. За муугар ирэх юм бол буруугаараа гэмтээсэн ч юм уу. Тэрийг бас хатчихсан. Тэгэхээр хүн тохиолдох юм бол тохиолдсон ш. Надад ч гэсэн тохиолдохыг бас үү гэж хэлэхгүй. Тийм учраас мөнгөнд энийг улаараарэ өлсөж өгөхгүй л бол юмаа хийгээрэй гэж хэлмээр байна. Амттай бол нэр ажил хийж болох юм чинь. Тийм. Гол нь эрүүл байгаарэ, мөрөдөл зорилгоо битгий мартаарэ. Гэр бүлийн хичнээн хэцүү байсан Монголд байгаа хүмүүс аргатай шүү дээ. Монголдо байгаа юм. Бүгдийг мал дээр гараад ядаж хэдэн мал хариулахад Монгол болгон амьдрна. Солонгос амьдрахгүй байхгүй юу? Тийм. Ինչ хэлмээр юм да. За маш их баярлалаа. Ингээд бид хоёрын подкастаас маань хэрэгтэй зөвлөгөө, хэрэгтэй ялцлуудыг бас бүгд аваарай гэж хүсэж байна. Ингээд бид талаа маш их баярлалаа. Ингээд бидний дараагийн дугаарыг бас тэгээд сонсоорой. Бид болохоор цаашаа зорж байгаа зорилго хийх хүсэж байгаа зүйлсүүд хамгийн сайн байхыг хүсээд ингээд бүтээл болж байгаа зүйлээ баярлалаа танд. Наад зөвхөн сайхан бүхний хүссэн ирээ. Тэгээд намайг урьсан баярлалаа. Би өөрөө юмыг анх хийхэд ямар хэцүү байдгийг өөрөө мэдсэн. Бас гомдсон тоглохыг маш хэцүү байдгаас би ойлгодог. Би мэдэрсэн учраас яг үнэхээр хүлээж авсан байгаамаа. Хүлээж авах уу яах вэ гэдэг хэрэгжилжсэн чинь бүр мессеж чигт айгүйх баярлсан. Тэгээ гэрийнхэндээ хүртэл хэлжсэн. Тэгэхээр маш их баярлалаа. Тэгээ бидний цаг зав байдаг бол бас за энэ дугаар ямар дугаар болсон бэ? За байгаль орчин ч гэдэм үү яг хэрэгтэй сэдвүүдээр сонсож байгаарэ гэж хүсмээр байна. За баярлалаа.